За. За өдрийн мэндэ эрүүл мэндийн цуврал лайв цуврал цахим уулзалтуудаар үргэлжлүүлж байна. За хүн цугларч байна. За жаа хүн цуглар төвлөө да. 2 хүн үзэгчтэй байна. Уучлаарай. Хоёр хүн үзэгчтэйгээр лайв хийх ч одоо хайшаа чинь. Стриминдээ дуурчуд асуу. За юу ч гэсэн. За хүн цуглар төвлөө нэ. Хүн цуглархыг хүлээнэ. Хүмүүс завгүй л болж байгаа байна. Гэхдээ за бас хүн үзүүлэн. Сайн байна уу? Хүн жагаад сасраа. За нөө эрүүл мэндийн лайв цуврал лайваа л хийж байна манайх ба. Хүмүүсийн эрүүл мэндийн асуудал. Хүн одоо нэг ийм юм яриа да юусэн хүлээж хоорондоо. Хүмүүс ингээ махан биен ингээ маш их зовиртой болоо шаналаад эм уухгүй бод ямар нэгэн тариа хийхгүй бод гэдэг юм уу. Эмнэлэг твдэхгүй бол. Тиймэрхүү төвшөнд хүрсэн үедээ сая өөртөө өвчтэй болсон гэж бодоод байна. Гэтэл өвчин тийм биш. Өвчин эхлээд сэтгэлийн өвчин ч гэсэн маш хүчтэй өвчнүүд байхгүй юу? Сэтгэл санааны хямралууд, зочирлууд, айдсууд, түгшүүрүүд, одоо бухимдлууд, стресс, депрессүүд бүгдээр өвчин. Өвчнөдөө маш олон өвчний одоо суур голомт болж болзошгүй, хавтгаарсан олон өвчнийг дагуулж болзошгүй тийм өвчин. За тэгээд нойргуудаа дайн юмаа мартаж санаа дайн уур уцаар төрөөд байна. Одоо гинт ингээд одоо юу гэдэг буруу зүрийн юм бодоод байна. Энэ бүгд бас л өвчин, тархины өвчин. Тэгээд зөв бүх юм сайхан хэвэн байхад гэвгэнд одоо юу гэдэг нэг л юм болохгүйснагдаад нэг сэтгэл дундуур оргиол нэг л тийм уйтгар гуниг төрөөл нэг хөдөлгөөс дургу хүрээд гэдэг юм эсвэл хөдсөн ч ядраад өчнөө унтсан ч амарч чадахгүй хичнээн одоо хоол хүнс идсэн ч одоо идээгүй юм шиг ингээд мөлөн царайраад гэдэг мөлөн өргөөд ингээд янз нэг юм өөрийнхөө хайгаад байгаа юм шиг нэг юм хайгаад байгаа юм шиг нэг юм болохгүй байгаа юм шиг энэ бүгд чинь өвчин. Тэгэхээр өвчин гэдэг заавал махан бие өвчний дараах зүйлээр хэмжихгүй. Өвчний далайз гэдэг нь өвчний голомтууд маш олон газруудад байгаа учраас өвчнийг өргөн хүрээнд авч үзэж сая бид бүгд нийт одоо цогц зэрүүлмэн дээрээ цогц зэрүүлмэ. За тэгээд орж иж байгаа энэ хүмүүс шеэр хийгээд өгөөрэй. Шеэр хийгээд өгвөл хүмүүс орж ирдэг байгаа. Тэгэхээр шеэр хийж өгөхийг хүсэж байна. За шеэр линкэн хаана би бас зүгээр явахгүй шеэрлэнэ. Чатуулээ. Чатуулээ. За тэгээд линк үү. Хаваагүй би нортож чад явж байгаа.
За ороод ирсэн хүмүүс ширлээд өгөөд баярлалаа шүү. Тэгээ энгийн эрүүл амьдрах энгийн эмгүү эмчилгээг манайх сурталчилдаг. Альтернатив эмчилгээ буюу яаж хүн насан туршдаа эрүүл байх. Зүгээр эрүүл амьдралын хэв маягийг, эрүүл оюун санааны хэв маягийг, эрүүл зүг сэтгэлийн хэв маягийг, эрүүл амьдрах тэр эрдэм ухааныг яаж өгөх вэ гэдэг тэр талаар таниулж байгаа. Тэрээс биш эрүүл байхын тулд дандаа юм үүдгийн биш. Эрүүл байхын тулд одоо тодорхой хэмжээний ямар нэгэн цаг заваа гарган байж амьдралынхаа үнцэнтэй хугацаанаас одоо хүмслэн байж тодорхой одоо үүдгийн зүйлүүдийг бас хийдэг юм биш ээ. Эсвэл ямар нэгэн сүлжээний эмийн хараат байхыг, ямар нэгэн хоол хүнсний үргэлж хараат байхыг хэлдэг юм биш шүү дээ эрүүл байх. Эрүүл байх маш энгийн. Тэгээ эрүүл байхын тулд юу яа? Бидний эхний өнөөдрийн яг лекцийн сэдвийн орой болтой эрүүл байхын тулд тэгэхээр тарих эрүүл байх хэрэгтэй нэгдүгээр. Дараа нь тарих эрүүл байж хүний сэтгэл санаа эрүүл байх. Тэгээд сэтгэл санаа эрүүл байх юм бол сэтгэл санаа сүнс хоёрыг салшгүй холбоотой учраас сүнс буюу эрчмийн бичин, нарийн бие чинь эрүүл байх. Тэгээд тэндээс энэ махан бич эрүүл байх. Яг л махан бие хамгийн сүүлийн шатны. Тэгэхээр нэг тарих өвдөн, сэтгэл өвдөн, сүнс өвдөн. Тэрний дараа явж хамгийн сүүлд махан бие өвдөд, махан бие хүндрэлийн удмаас, махан бие өвчнөө хүндрэлийн удмаас энэ хорвоогоос одоо мордноо гэж ярьж байгаа. За эрүүл байх тухайд манай нөгөө нэг багш маань ирж байгаа гэсэн жоо хоцроод яваад байна. Би тэгээд за орж ирсэн хүмүүс дасгал хийлгэж үзээд нэ. Ер нь өнөөдрийн гол нь дасгалт хийх зорилготой байсан. За тэгээд депрессийн тухай ярих гэж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг хүмүүс ингээд нэг депресстэй байна. Депресс хаана бий болоод байгаа. Тэгэхээр депрессийг одоо юу гэдэг ямар нэгэн ямар ч хэсэн депресс эрүүл одоо бүх бие дээр зэрэг явдаг. Тарих депресс, сэтгэл депресс, сүнс депресс, эд эрхтэн депресс. Тэгэхээр депресс гэдгийг маш өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Тарих зүрх эд эрхтний бухимдал дээд зэгтээ хүрснийг л депресс гэж байгаа. Тэгээс депресс одоо юу гэдгийг депресс чинь энэ бухимдал төрөөд байгаа шалтгаан чинь олон шүү дээ. Зүгээр үж чаддгийн хизээч хүн бухимдал төрөх. Одоо юу гэдгийг ажил төрөл бүтэхгүй байснаар одоо бухимдал үүсч чад, нөөц ширэн дарснаар бухимдал үүсч чад, энэ би одоо завиртай байснаар эсвэл үйл ойлголцтой үүснээр депрессэд янз бүрээр үүсч болно. Гэхдээ депрессийг буюу бухимдлыг задлж гаргаж л байх хэрэгтэй. Тэгээ бухимдлууд чинь зарим тархины эд эсүүдгээд сүмүүд дээр очиж буучж जैन, зарим нь сүнсүүд дээр буучж जैन, зарим нь махан биеийн одоо эд эрхтэнгүүд дээр буучж जैन. Тэгэхээр хамгийн голыгоо буюу тархиа нэг үндсийн үнс болсон бидний удирдах төв болсон. Удирдах одоо аппарат болсон. Энэ тархиад эрүүл болгочвол бусад эд эрхтэн дагаад эрүүл болох болчих таахгүй. Тэгэхээр тархиан эрүүл болохгүй гэж, бодлоо зүв байхгүй гэж, санаагаа зүв байхгүй байж, үгийн зүв байхгүй байж одоо юу гэдэг эд эрхтний эмчилнэ гэвэл өрөөсгөл болчиход байгаа байхгүй. Тархин өөрийгөө нэг удирдаа тархин дээр бухимдал, тархины тодорхой цөмөд дээр бухимдлууд ирчээ. Тэр бухимдлууд нь тархины нэг махан бие удирдаг удирдлагын тэр одоо гинжин хэлхээгээр доош функцүүдээр дамжаад бусад эд эрхтний хямраагаад байгааг нэг ойлгохгүйгээр зөвхөн одоо шинж чанар гэдэг юм уу үр дагавар одоо урхаг болсон голомтын биш доод нэг илрээд байгаа шинж тэмдэг болоод байгаа хам эрхтнүүдтэй очиж эмчлээд болохоор энэ нөгөө бодол үг үүд чинь засагдахгүй болоод дахин өвчин чинь сэдрээд дахин өвчин чинь архагшаад ужиграа сүлдээ хүнд өвчин болж хувраад байгаамаа гэж бас хэлэх гээд байна те. За манайхан шийдлээд өгөөрэй. За тэгээд ингээд энэ бухимдлуудыг ялангуяа тархины алжаалуудыг гэдэг юм уу тархины стресс депрессүүдийг бухимдлуудыг эмчлэхгүй бол явсаар байгаад хортоод болно. Явсаар байгаад одоо энэ тодорхой эд эрхтүүд чинь таталдаг юм. Зангирал явагдана. Сэтгэл готролд орно. Хөрөлтөд одоо бие эрхтүүд тодорхой хэмжээний хөрөлтөд орж эхэлнэ. Хөрөлтийг нөгөө хүмүүс сэтгэл одоо хайр сэтгэлийн хөрөлт ч гэдэг юм уу одоо юу гэдгийг бэлгийн амьдралын хөрөлтөөр илүү төсөөлдөг. Бус эд эрхтэн ч гэсэн адилхан хөрөлтүүд явагддаг. Тэнд хайр дутаад тэгэхээр хөрөлт явагдаад эхэлнэ. Ойлголцол дутаад тэгэхээр халуун дулаан элч гэрэл дутаад тэгэхээр хөрөлтүүд явагдана. Гээд ингээд бидний мэдгээр бочингийн зангирлууд гэдэг юм уу одоо энэ хайсны зангирлууд гэдэг юм янз янзын баг шүмсийн зангирлууд гэдэг юм бүлхний зангирлууд мөгөөсөн эд эрхтний зангирлууд ясны зангирлууд гэх мэт нэг сэргчлийг гэж байгаа. Гэх мэтлээ ингээд явагдаад ирдэг аюултай байгаа. Тийм учраас тархийг эмчлэх
Одоо өнөөдөр 3 аргал ярих гэдэг байгаа байхгүй юу? Нэгдүгээрт нь тархийг яаж бид нар инээдэр эмчлэх боломжтой гэж ярих гэдэг. Эсвэл тархины депрессэд тайлах гэдэг шүү дээ. Дараа тархийг болохоор мөрөөдлөөр эмчилж болно. Мөрөөдлөөр. Гурав дахь нь хайр гэдэг зүйлээр мэдэр эмчилж болно гэсэн ийм дог юг 3 ноног чиглэл тархи эмчлэх тухай яриад энийг яагаад ингэ сонгож авч яриад байгаа гэхээр маш хүчтэй эмчилгээний арга нэгдүгээр хоёрдугаар манай байгууллага өөрөө юу яадаг эмгэн эмчилгээг явуулдаг. Тэгэхээр манай эмгэн эмчилгээний олон арга хэлбэрүүдийн нэг нь энэ эмчилгээ байдаг учраас ярьж одоо тайлбарлах гээд байгаа шүү. Тийм. За хаана юм? Эхлээд бүр 11 минут болчих явж идэг. Нүстэр чинь одоо хавч. За тэгээд хэдүүлээ ингээд цаашаа ярив. Ямар ч хэсэг үргэлжлээд явъя. Манайхан ширлээд өөрөө 18 үзэгч маань. За ингээд бид нар нэг зүгээр нэг одоо юу гэдгийг энэ махан биеийг эмчлэхийн тулд бид нар сүнсээ таньсан байх хэрэгтэй. Яагаад гэвэл сүнсэн бие махан бие холбоотой учраас сүнсэн бие эмчлэхийн тулд бид нар сэтгэлийн олон өнгө аясуудыг буюу энэ цагийн хэлээр сэтгэл зүй гэдэг сэтгэлийг бид нар судалдаг. Тэгээд сэтгэлийг судлахаар хүссэн хүсээгүй тархины үйл ажиллагаа буюу тэр удирдах энэ тархины удирдах функцүүдийг аппаратуудыг нэгмжлэн мэдэхгүй болохгүй. Удирдлагын хяналтын самбараа мэдчихэл гэх машина удирддаг тийм үү? Хяналтын самбар дээр тохиолдосаад шар гэрласаад дулаан гэрласаад янз янзын дуу аваа тохиолдлын системүүд ажиллаад тэгэхээр бид үгүй машин ч гэдэг юм уу тоног төхөөрөмж гэдэг юм юу байдгийг тэр бүгднийгээ одоо үгүй үйл ажиллагаанд доголдчихъя гэж үзэж байгаа. Тэр шиг тархин дээр ч нэг асуудлууд төрүүлж үүсээд байгаа учраас тархиа юу байна. За тархиа мэддэг байх хэрэгтэй бол тийм аа тийм ч тархи сайн судалдаг гэж хэлдэг байна. За бүгдээрээ баг тархи гэдэг ойлголтыг мэдж байгаа тийм үү? Баг тархи нь ямар учиртай байдаг вэ? Одоо нэг тархиуд тархи гэдэг байгаа ш том одоо тархингууд ганцхан биш шүү дээ. Энд чинь баруун зүүн тархи тийм үү? Дотор нь хүчний олон тархи. Энэ алт талд нэг дагс тархины доотлолт нэг баг тархи гэх тархины тархи гэдэг нэртэй. Жинхэнэ тархи гэж нэрлэдэг. Эсвэл тархины тархи гэж нэрлэдэг. Эсвэл баг тархи гэж нэрлэдэг. Тийм тархи байгаа. Маш чухал одоо үйл ажиллагааг удирддаг. Ялангуяа хөдөлгөөнийг удирддаг, орон зайг удирддаг, энэ гар хөлийн хөдөлгөөн, орон зайн баримжаа, хараа хүчтэй гүөх, удаан гүөх, тэнцвэртэй байх уу, тэнцвэргүй байх уу. Энэ одоо ерөнхийдөө нэг механик талаас нь хэрж байгаа. Гэвтэл тархи болгон ч өөрөө сэтгэлтэй болоод сүнстэй холбоотой байна. Тэгэхээр сэтгэл талаасаа ярих юм бол баг тархи бас тодорхой хэмжээний нэг тийм уйтгар, гониг, айдас, төгшүүртэй маш хүчтэй холбоотой оршдог. Сэтгэлийн хоосролтой юунаас ч одоо юу ямар нэгэн ханамж авахгүй байх, сэтгэл дундуур байх, гонсгор байх, урамгүй байх, зориггүй байх, эрчгүй байх, хүчгүй байх. Энэ бүгд чинь баг тархитай холбоотой байдаг. За тэгэнгүүт хэдүүлээ баг тархийг одоо юу гэдгийг баг тархиар дамжуулаад өөрөөр хэлбэл баг тархин дээр нэг одоо миний ярих гээд байгаа тэр юуны инээдэр одоо тархийг эмчлэх төв нь баг тархинд байгаа байхгүй юу? Баг тархи өөрөө хит хитэн олон бөөмүүдтэй. Маш энэ олон үйл ажиллагааг явуулахын тулд баг тархинд олон цөм болсон, бөөм болсон, бий болсон гол одоо төвд байгаа. Тэгэхээр тэр төвдөр дамжуулаад бусад эдгэртнүүдийг эмчлэх боломж нь байгаа. За тэгэхээр баг тархин дээр нэг юм конус маягийн бөөм байдаг. Fastigial гэдэг орсоор нэрлэдэг. Англиар fastigial гэж нэрлэдэг. Fastigial бөөм. За юугаар болохоор монголоор болохоор нэг конус маягийн бөөм эсвэл одоо пирамид бөөм ч гэдэг юм уу. Нэг пирамид руу хэлбэртэй бөөрөнхий нэг сувртай пирамидын хэлбэртэй төстэй буюу конустай төстэй. Тэгээд конус маягийн бөөм гэж нэрлэсэн. Тийм ба жинхэндээ бол энэ инээдээр одоо идэвчдэг инээдийг одоо инээдтэй холбоотой эрчмүүдийг ялгаруулдаг гэдэг юм уу, мэдээллүүдийг цуглуулдаг гэдэг юм уу, мэдээллүүдийг хяндаг тийм бөөм байгаа байхгүй. За тэхийн тулд ингэн тэгэхээр бүгдээрээ чухам та нар одоо юу гэдэг та нар заавал мэддэг байх алгүй. Наад би чинь тархи чинь сүнс чинь өөрөө өөрийнхөө бие эрхтнийг хаана байдгийг мэднэ.
бид нарийн мэдгүй ч гэсэн ядчил одоо за яг бид нар одоо хүүхдүүд одоо жишээлбэл ингээд өөрийнхөө нүд хамар элэг зүрхийг хаана гэдгийг мэдэхгүй ч гэсэн цаад сүнс нь одоо мэдчихэдэг. Элгээрээ ингээд юмаа таньждаг юм ингээд ярьдаг ш элгээрээ таньжина гэдэг шиг эцгээ танилаа гэдэг шиг. Цаадууд чинь одоо тэрэн шиг нэг энэ бие организм шиг маш мундаг. Тийм учраас нэг за баг тархиныхаа зүүн талын конус бөмбөр дээр төвлөрөё гэх юм бол анхаарал нь бүгд тийш очив. За та нар намайг сонсож байгаа хүмүүс зүгээр мэдрээд үз. Баг тархиныхаа конус маягийн бөмбөр анхаарлаа хандуул төвлөрье гэж бодоход шууд мэдрэг тэгээд төвлөрөөд үзэж байгаарай. Баг тарих гэж хэлсэн тийм үү? Баг тарихнаас доод яг арын юм тарих байгаа шүү дээ. Одоо нэг слайд харуулж бодгсон бол ингээ харуулмаар байна. Тэр өрөөнд самбар дээр ингээ заагаад ингээ явж болдгол доо тэгээ жоохон ямар болд юм аа. За тэгээ баг тархиныхаа конус маягийн бөм буюу инээдийг хянах гэдэг юм. Инээдний дааврыг ялгаруулдаг. Инээхүүд нь тархинаас эдгэрхтнээс маш олон төрлийн удирдлагын одоо тохиолдлууд, сигналууд гарч байгаа. Ялангуяа тархинаас. Тэгэхээр тэр сигналуудыг гаргадаг, буцаад тэр сигналуудыг хяндаг, өдөөдөг, эрчимжүүлдэг тийм бөм байгаа. За тэрэн дээр сайхан анхаарлаа хандуулъя. Бүгдээр анхаарлаа хандуулчих. Анхаарлаа хандуулъя. Тэгээд эхлээд өөртөө зөмбөлгийн ямар баг, тархины хүч чадал ямар баг зүгээр мэдэрчих. Эрүүл тархитай гэдэг нь энэ бөөмийн үйл ажиллагаа эрүүл хэвийн явж байгаа бол энэ дээр маш хүчтэй ингээд төвлөрч чадхад өөрийн ирэхгүй инээдэн бий болдог, инээд төрдөг, инээмээр санагддаг. А тэр энэ бөөм ямар нэгэн байдлаар гацаатай гэдэг нь ямар нэгэн байдлаар хүдний гэмтэлтэй бол тодорхой хэмжээний их депресс хэд автцсан байгаа бол та өөрөө тархиныхаа хувьд бие организмынхаа хувьд тархин хэд их депресс автцсан байгаад энэ бөөм дээр анхаарал төвлөрөхөд одоо яаран инээдүүд хөрөхгүй. Магадгүй гээд бухимдаа даамшиг таагүй мэдрэмж төрж ирсэн аа хүчтэй нэвтрий гэж бодох тусам нэвтэрж байгаа. Тэгээд инээд эсвэл яг энэ бөөм дээр яг одоо анхаарлаа төвлөрүүлж байхдаа өөрийн чинь элгийн баясгал инээсэн элгийн хүртэл гэж ярихгүй шүү. Элгчин хүрчин элгийн баясгал инээсэн зүйлийг дурсан бол эсвэл эргэн сан. Тэгэнгүүт аянда энэ нөгөө юу инээдэн та нарыг хөтлөөж яашаа инээдийг би болгох хөтлөө явчихдаг. Тэгээд инээгээл бүр ингээд цаашаа бүр ёстой нэг элэг баясгал гэдэг шиг энэ бидний буруу ярьдгаар элэг хүртэл гэдэг шиг тэгж инээ шүү. За болохгүй би дараа нь хүчээр нэг үг хэлүүлж байгаа инээлэх чаднаа. За юуц өөртөө мэдрээд өөртөө оролдоод үзчихье. Баг тархины майхан одоо юу ч гэхтэй конус маягийн бөө пирамид бөө урт маягийн бөө одоо мэдгүй яаж нэрлэх юм бэ ямар ч фастижиал гэдэг англиар хэлж байгаа. Эсвэл орсоор фастигал маягийн бөө фастигал бөө гэж хэлдэг. Фастигал англиар фастижиал гэдэг. Монголоор бол би инээдмийн бөөм гэж хэлэхэд наад идэвхтэн чинь өөрөө фастигал гэж нэрлээд байгаа энэ бөөм хаана гэдгийг мэднэ. Конус маягийн бөөм, конус бөөм хаана гэдгийг мэднэ. Конус бөөм. Баг тархины гэх команда өгчим. Тэгэнгүүт тэн дээр ч яг анхаарал хандуулна. Тэгээд зүүн талынхтай анхаарлаа хандуул. Зүүн талынхтай. Хос хоёр бөөм байна. Тархины бөөм болгон хосон шүү дээ. Ихэнх нь хосон шүү дээ. Тэгээд тэрний зүүн талаас эхлэн зүүн талаасаа идэвхжил авахтаа баруун талтаа хостоод ингээд хамтдаа ирүүлнэ. Бүчрэлж байна. За тэгээд хэлээд үзэж байгаарай, бодож байгаарай. Тэгээд надад нөгөө нэг энэ доор энэ хариултаар юмудаар биччих. Яаж энэ мэдэрж байна уу, мэдэрхгүй байна уу? Ямар ч хэлсэн инээдмийн бөөм. Энэ дээр ингээд эв эрүүл савсруулна гэдэг юм одоо юу гэдгийг. За эв эрүүл савсруул гэж хэлэх албагүй. Харьцангуй нэг өөрийнхөө дотоод дуудааг сонсч чаддаг. Харьцангуй тархины үйл ажиллагааных нь ердийн функц алдагдаагүй. Мэдрэмжийн одоо тархины үйл ажиллагаа хэвийн энэ баг тархины үйл ажиллагаа хэвийн бол нэгдүгээр шууд холбогдно. А хэвийн бичсэн би тэн дээр төвлөрий тэнд инээдмийн бөөм дээрээ би төвлөрч одоо тэндээс гарах инээдмийн одоо мэдээллүүдийг барьж авъя гэж
өөрийгөө удирдах чиглүүлээд төвлөрч сур. Бясалгал хийх удаан хамаг цагийг чинь аавна зүгээр төвлөр. Богино хугацааны бясалгал баггүй юу? Эсвэл богино хугацааны ховс авахгүй юм чинь. Ерөөсөө төртөө шүү дээ. Төвлөрөө тэгээд төвлөрч чад юу мэдэрч байна? Инээж чадсан хүмүүс нь одоо инээж төрөөд байна гэдгээ бичсэн шүү. За би тэр хооронд нэг аяг цай хийчихэд байгаа юм. Зя яаж вэ? Юу болж байна? Ямар нэгэн зүйл мэдэрж байгаа хүн бэ нү? За болохгүй бол намайг таад сэрэмсэр гэдэг үгийг хэлнэ. Сэрэмсэр гэдэг үгийг чин сэтгэлийнхаа угаас хэлнэ. Угаас сэрэмсэр. Энэ үгний амин чанар тултал хэлнэ. Амин чанар тулна гэдэг нь юу гэсэн юм? Энэ үгийг бүтээсэн амин эрчмүүдийн орон зайтай холбогдохыг хэлж байгаа. Энэ одоо юу гэдгийг үгний цаана ямар хүч байдаг, ямар амин хүч байдаг, ямар үйл явдал өрнөдгийн бидгийг таньж мэдэх тэр одоо тэгтлэн хэлнэ. За дагаад хэлье. Сэрэмсэр. Хэлээд дагаад. Эсвэл өөртөө хөтлөөд яв. Хөндөй битгий сэтгэлийн гүнээсээ гартлахыг. Энэ сэрэмсэр гэдэг үг дотоодоос ч ингээ хүч төрөн гарч явах хэрэгтэй. Зүрхний угаас чинь чэйжнээс чи өрцнөөс чинь гарч явах хэрэгтэй. Тэгтэл сэрэмсэр гэд хэлээд ингээд яваад байтал чинь аянда инээд чинь хүрнэ. Энэ үгийг хэлэхдээ та нар яах вэ? Нөгөө баг тархиныхаа конус бөм дээр анхаарлаа хандуулж хэлнэ. Тэн дээр анхаарлаа хандуулаад анхаарал маш хүчтэй төвлөрж байгаа. Сэрэмсэр. Ингээд инээд чинь өөрөө ихгүй хүрээд явнаа. Тэгэж эмчилнэ. Тархийг эмчилнэ. Тархи инээлгэж ийж тархи инээдэр эмчлэгддэг. Маш олон хүмүүс өнөөдөр тархины хор тавдартай гэдэг нь тархины янз янзын өвчлөлтэй байна. Энэ депрессүүдтэй хүмүүс бүх тархины өвчин. Сэтгэл готролтой хүмүүс тархины өвчин. Сэтгэлийн хямралтай хүмүүс, сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс бүх тархины өвчин. Энэ их уур уцаар бухимдалтай юмыг дандаа хараар хардаг бүдэг. Тийм бүх тархины өвчин гэдгийг л ойлгодог хүмүүсээ. Тийм учраас нөгөө нэг энэ үгийг сайн хэлээд өгөөч гэж байгаа шүү. Сэрэмсрийг хэлүүлж байгаа. Цөөхөн хүмүүс байна. За гिजиг хурж байгаа юм шиг байна. Одоо хэлээдээ. Гिजиг чинь хуржлаа хилээдээ. Тархиан эмчилнэ. Тархинаас энэ бухимдлын депрессийн эрчим мэдээлэл сарнин оддол хэлээл. Энгийн бид нар ингэж л хүмүүсийг эмгүү эмчлээд байгаа. Инээд гэдэг эм гэдэг зүйл байна уу байхгүй та нар сураад сурлаад яваад үзээрэй дээ. Тэг хүн өөр бидний хэн нэгэн өвчтэй болгоогүй шүү дээ. Та нар энгийнээр бид нар чинь робот зомби биш шүү дээ тий. Бидний энэ олон хүрдүүдийг хэн нэгэн хурж ирээл юу гэдэг тэр нөгөө тохиологчийн ийшээ эргүүлээ энэ хүрдийн ингэж хаа энийг ингэж гацаа энийг ингэж төгжий гэж юу ч хийгээгүй. Бид өөртөө өөртөөхөө сэтгэлийн олон эмоц хөдлөл дунд
одоо энэ уур уцаар бухимдал дунд махан биенийхээ хоол хүнс энэ хөдөлгөөний хэв маяг дундаа өөрсдийнхөө хөдөлдөг хаалгацсан гэмтэй ч гэсэн. Тэгэхээр нэгэнтээ өөрсдөө тэгж болсон чи буцаагаад өөрсдөө тийм болгож болно. Тэгэхээр нөгөө нэг тэн дээр л анхаарч бид уурах тарихтай, бид зүрх сэтгэлтэй учраас бүхнийг чадна. Энэ махан биеийг эрүүл байлгаж бүр чадна. Энэ бол хамгийн наазах энгийн асуудал байхгүй юу? Ганцхан эм нь юу юм бэ л гэдгээ мэдчихье тий. За сайн байна. Багшийг хэлэхээс өмнө инээд төрөөдөөс одоо ягаад инээд төрөөд байгаа юм бол гэж бодож байсан чи инээд чинь хүрнэ гэж та хэлчихлээ гэ. За сайн инээ. Сайн инээ шүү. Бүгдээрээ сайн инээ. Инээ. За сэрэмсэр. Бүр ингээ хөөгчиг инээ. Хот хитл инээ. Элэгчин баястал инээ. Бүр цаана нэг инээднээс нөгөө инээд, нэг инээднээс нөгөө инээд хөтлөгдөн гарч ирдэг юм аа. Тэгж инээ. Яагаад тэгж нэг инээднээс нөгөө инээд гарч ирэхээр нэг хүрдний идэвхжил явагдангууд тэр одоо тархичин нэгээс нөгөөгөө удирдаа дахиад нөгөөдгөө удирдаад ингэж явсараад махан биеийг бүхэлд нь удирж байгаа учраас тэр инээдний эрчмүүд чинь шилжээл нүүгээд энэ биений чинь тэнд гацааг нэгээд энд гацааг нэгээд тэр түвжээг нэгээд энэ цоожийг аваад ингээд бүх хүрдүүд хэвийн үйл ажиллагаанд орох тусам инээднээс инээд урган гардаг. Тэр инээдний цаана асар олон төрлийн амьдралын баяр баясгалан ад жаргалыг бэлгэлсэн дааврууд бий болж байгаа. Бүх эд хэрэгтнийг чинь ангаах тийм их эрч хүч бий болж байгаа. Тийм их гэрэл дулаан гал бий болж байгаа. Инээж байгаа хүн муу юм бодох уу? Энгийнээр бодоорой тий. Тэгэхээр заа сайхан сэрэмсэр гэж хэлээд. За сэрэмсрийг хэлүүлчихээ та. Энэ сэрэмсрээ зархих боломжгүй шээ. Яаж ч хийж байгаа шүү дээ. Гэсэн чинь инээ төрөөд байна. Өмнө эрчимд инээ төрөөд байна. За үгээ хэлж байгаарай. Тэмээ татвар хэлж байгаарай. За харин үндсэн ялгардаг байна. Харин гормон бай. Харин гормон. Бидний тархинаас чинь төв мэдрэлийн тогтолцооноос чинь ургал мэдрэлийн тогтолцоо симпатик парасимпатик үндсэн хоёр мэдрэл байна. За нэг нь таныг тайвширж байхад ажилладаг, нэг нь таныг маш их завгүй ажиллаж байхад маш их ачаалттай байхад идэвхждэг юм хоёр төрлийн гормон баггүй. Тэгээ зохицуулан найдварлах хоёулаа тэнцвэртэй байх хичээл хэрэгтэй байдаг. За гэтэл энэ гормон хизээ одоо энэ ялгарч байгаа шүүрлүүд симпатик парасимпатик мэдрэлийг зохицуулж байгаа хэд хэдэн шүүрлүүд дотоод шүүрлийн булчинхаа гадаа шүүрлэл дээр аль алинд нь нөлөөлж болж байгаа байхгүй. За энэ бол зөвхөн тарих гэлтгүй бусад энэ 506 сүүлчний үйл ажиллагаа нөлөөлнө. Таад нүгэ хэлэнгээс сонсоорой. За тэгэхээр энэ симпатик парасимпатик мэдрэлийг одоо хамгийн их ядраадаг зүйл бол стресс гэдэг. Наран сүлжээ хүрдэндээ хөндлөлттэй. Тийм болохоор илгэн дээрээ бүр анхаарал хандуулж байгаа. Хэвлий дээрээ хандуулж байгаа сэрэмсэр гэдэг үг төлхөө хэлээрэй. Төлхөөтэй. За тэгээд дээрэс нь энэ чинь окситоцин, дофамин, серотонин гэдэг үндсэн дааврууд байна шүү дээ. Энэ дааврууд чинь бол энэ стрессийн гаралтай даавруудын ялгарч шүүрэл ингээ багасдаг. Тэгэхээр тэрийг одоо янз бүрийн гормон уухаас илүүтэйгээр энэ сэрэмсэр гэдэг үгээ хэлээд энэ амтай эрчимтэй үгээ хэлээд ингэх юм бол энэ гормон дээр байгаа хүрдэн дээр очиж одоо бүгэлж байгаа, таглаж байгаа энэ холбоосноос сулрдгийг ш одоо бүгдлүүд нь арилж ин гэсэн. Өөрөөгөө дотоодоос нь имжилж байгаа гэсэн. Энэ бол нэг хүний дотоод шүүлийн булчирхай гормоны үйл ажиллагаа тэнцвэртэй байх хамгийн нэгдүгээр алхам шүү. Хамгийн нэгдүгээр алхам. За одоо сэрэмсэр гэдэг үгээ шилжүүлье. Одоо сая тархиа жоохон ангаач чадсан бол одоо зүрхэн дээр анхаар. Зүрхэн дээрээ төвлөрч байгаа сэрэмсэр гэдэг үгээ. Эсвэл инээд чинь хурж байгаа бол инээдээ хурж явах тэр акшн зүрх рүүгээ оч. Зүрхэн дээр анхаарлаа шилжүүлнэ. Тэгэл тэгвэл зүрх чинь дахиад инээнэ. Эсвэл сэрэмсэр гэдэг үг оюун бодолтой бодож байгаа зүрхэн дээр анхаарлаа хандуулж байгаа саяхан тэр инээд түрээд байгаа инээдээ зүрхэн дээрээ зөөж авчирыг. Тэгжээс зүрхнийхээ депрессийг арилгана. Зүрх депресстэй харах юм. Хүнд дургуун өрөөл, хүнийг үзэн ядаа тийм үү? Цэхэлзээл, хялб цэлб татаал, шил бүрдээл. Хүний өгийг өөлж авч, өргөж авч ингэж өөнтөглөөл, үг сөрөөл одоо юу болдгийг тиймэрхүү зүйл болно шүү дээ. Зүрхний депресс гэдэг зүйл чинь. Тэгэхээр тэр бүгдийг байхгүй болох энгийн арга нь багхгүй юу? Тийм учраас сэрэмсэр зүрхэн дээр анхаарлаа ханд төвлөрлөө. Сэрэмсэр. Тэгээд эхний удаад ингээд нөө зүрхний хүрдүүд ялангуяа зүрхний тэр нөө энэ саяын инээдний буюу тэр фастигал даавраас ялгардаг эрчмээр тэтгдэг тэндээс гарч байгаа тохиолдолд сэрэгдэг тэр нөө эд эргэтэнгүүдийн чинь инээдний одоо эрүүл байх даавруудыг ялгаруулдаг судал суугууд чинь нөө төгжээтэй үед ингээд гахад цацаж магадгүй инээж авах чинь гахаал цацаал төс гэж
ингэж сквот инээгээл сквот бөглөрөөл ингээ инех гээд инээж чадахгүй бөглөрөөл сквот ингээ төгжрэл ингээ тэгсэн ирнээс сэрэмсэр гээд ингээ цааш явна шүү. Тэр чоож төгжээг, тэр бачуурлыг, тэр зангарлыг, тэр бэртлийг, тэр хөрөлтийг, нарийнслыг зад тавина. Хилээд байна. Зүрхэн дээр анхаарлаа хандуулаа сэрэмсэр. Хэлий шүү хэлнэ манайхаа. Өөрөө өөртөө эмггүй эмзэлт сурна. Өөрөө өөртөө гарын оюун ухаандар өөрийгөө эрүүл байлгах сурна. Энэ ямар ч тийм лог бус зүйл биш аахгүй. Зүрхэн дээр анхаарлаа хандуулаад инээн гэдэг чинь хүн гайхаад тахаар юм уу, хүн шоолоод тахаар зүйл биш шүү дээ. Хүүхдүүд яаж зүрхээрээ инээдэг үлээ дээ. Хот гэд бүр ингээд хөөхөн инээдэг шүү. Хүүхчиг инээ. Хүүхчиг байж ижил эрүүл байна. Одоо нөгөөд нь гараа явуулчихна юм. Хэцүү шүү дээ. За, хэлээ шүү манайхаа. Эрүүл болно. Тэгээд нөгөө янз бүрийн үгийг амаараа хэлээд эсвэл янз бүрийн зүйл өөрөө бахан шүүмж өртөөд өөрийнхөө суугаад ихэвчлэн төвчсөн байгаа шүү дээ. Тэрийг л дотроос сэвэрлж байгаа юм байхгүй. Тэгэхээр чин сэтгэлээсээ хэлнэ. Хэрвээ хажууд чинь тухгүй байгаа байх юм бол одоо энэ лайвыг заавал нөхөд татаад үзээд хийгээрэй. Шеэрлээд өгөөрэй манайхан тийм. Бидний зорилго ерөөсөө яаж монголчуудын тийм үү зүгээр л гарт нь байгаа энэ эрдмийг тарих оюу зүгсгэлд нь байгаа энэ өвийг л таниулах байл гэж хичээгээд байгаа байхгүй. Тэгэх юм бол бүгдээрээ ард түмэн нийтээр эрүүл болчмоор байна шүү дээ. Бүгдээрээ эмнэлгийн хүмүүс баймааргүй байна. Бүгдээрээ өвчтөй хүмүүс баймааргүй байна шүү дээ. Өвчнөөс өөрийн бодхоо болчихсон хүмүүс баймааргүй байна шүү дээ. Бидний өмнө хийх юм зөндөө арим их байхад өнөөдөр толгой өвдлөө, маргааш нь хөл өвдлөө, нөгөөдөр нь элэг өвдлөө гэдэг тийм баймааргүй байна. Энд чинь одоо нэг талаас эмгэнэл шүү дээ тийм. За сайхан зүрхэн дээр сэрэмсэр нөгөө зүрхэн тулсан хүүтэн үг одоо ингээл хүмүүс чинь нэг руугаа ингээл бас хатуу үг хэлнэ. Бид нар өөрсдөө бас ингээл нэг руу хатуу үг хэлнэ. Зүрхнээс хайр гэдэг зүйлийг гаргахгүй харамч байна. Талархлыг гаргахгүй, баясаж чадахгүй, инээж чадахгүй тийм харамч байж хэрэггүй. Одоо инээ, одоо баярл, одоо хөөр. Өглөгч бай, өгөөмөр бай тийм үү? Ядаж өөртөө инээмсэлд бэлгэлэх дайны өгөөмөр байя хүмүүсээ. Зүрхэн дээр анхаарлаа хандуулаад сэрэмсэр. За тэгээ цаашаа явна. За элгэн дээрээ төвлөрье. Элгэн дээрээ төвлөрөөд сэрэмсэр явъя. Хэлий. За ялангуяа нарийн сүлжээ хүртэл чинь тэр чигээр стрессээр дүүрдэг учраас одоо нөгөө бидний орчин байдал бас ч тийм байна. Тийм бас нөгөө амгалан тайван орчин бас нэг яг хэвийн сайхан энгийн хамгийн юм болж үздэг орчин хэцүү хүн амьдраад байна л да. Тэгэхээр элэг маш их авдаг. Хүмүүсийн дээр нэгний хатвар их байна, нэгний өөхлөлт их байна, нэгний сарвчлт их байна, нэгний вирус их байна. За тэгэхээр элгээ бүр мэдэрч байгаа, эхэндээ зөрүүлж байгаа хэлээ шүү. Өөрөөсөө инээдээ харамлах ямар шаардлага байхгүй. За тэгэхээр сайхан төвлөрж байгаа хэлээ. Тайлбарлалт явсан. Би одоо элгэн дээр нь явуулж байгаа. Элгэн дээрээ сэрэмсэр гэж хэлсэн. Чи өдрөдөө хэл. За бүгдээрээ элгэн дээр анхаарлаа хандуулаад хэлснээрээ өргөжлүүлээрэй. Эсвэл ингэж болно. Заавал элгэн дээрээ сэрэмсэр гэхгүй нөгөө түрүүнийхээ тархины нэг конус бөм дээр анхаарлаа хандуулж чад хэлээд тэр инээд ундарч гол ундрах чинь тэнд байгаа нийтний ундрах. Тэр ундрахыг зөөгөөд элгэн дээр авчраад өргөжлүүлээд мэдрээд инээ. Дотроо өөрийгөө инээ гэж командав. Энэ элгээрээ инээж үзье. Элэг яаж инээдгийг үзье. Элгээ баясгаж үзье. Тэгээд инээ. Та тархины хэвийн хэсгийг шалгуулсан юм уу? Шалгуулсан. Тэмэтгэв зарим гайгүй гэсэн. Болохгүй байгаа хүчил за яг нэчил та. За би нэгээд явчих. Конус бом маягийн бомын конус бом дээр нэг хүчил. Депрессэн галтаа. Өөртөө нөгөө ингэж сурчвал өөртөө итгэл үнс асуухах үг нам. Маш хүчтэй өөртөө нь бодлын хүч хамаагүй их байгаа. Өөртөөх нь тархины хүч төр хийгсэн чин хүсэл их байх тусмаа тэр чинь зад тавиад нэг боломжтой учраас тэрэн дээр нөгөө бүх хүч өөрт чинь байгааг мэдрүүлэх гээд байгаа байхгүй brain power нь тархины хүчийг мэдрүүлэх гээд байгаа. За тэгээ сэрэмсэр хэлий. Уйлж магадгүй, цөрхөрж магадгүй. Уйлах юм бол уйлаад хэлээд. Буцаад инээд болж хувирна.
Уурч нь өрөх юм бол уур нь хүрсэн чисээ хилээд аянда таашраад инээд болж хөрнө. Хийж чадахгүй ингээд түзээ ингээд скол ингээд инех гэдэг юм шиг инээж чадахгүй ингээд яргай гадж байгаа юм шиг байсан чинь сэрэмсэр инээ илгэндээ инээд бэлэглээ. Илэгмэн чи инээгээрээ. Тэгээд команд. Тэгэхээр эхлээд бол хүчээр ч хамаагүй хийх бүр ядарчлаа хэлнэ. Ядарчлаа хийж чадвал сүлдээ аваа гарахаа болцоо хийж чадвал тун сайн. Тэр жоохон одоо өөрөө явж ивэл өөрөөр нь явуулна, явж чадахгүй бол таны заавал туслалцаа хэрэгтэй гэсэн. Хитрхийг бохирдсон, хитрхийг хаагдсан хүрнэлттэй байх юм бол хүн реакц үзүүлэх нь бага болчдөг байхгүй. Тэгэхээр тэрийгэ задлахын тулд танаас нэгэн та өөрийнхөө бие тийм болоо хийсэн юм чинь эргээд танаас цэвэрлэхийн тулд тодорхой хэмжээний хүчин чармал гарах ёстой. Тэгэхээр энэ дээр хүчлээд ч хамаагүй сэрэн гэж хэлнэ. За тэгээ цаанаасаа тэр идэвхтэн чинь өөрөө эсийн төвшин эснүүд ингээ хамтраад хэлээд ирэхээр эхлээд чанга хэлж болно, хашгирч хэлж болно. Хэрэг өрөөндөө ганцаараа байвал чанга дуутай хэлвэл тун сайн. За тэгээд сүүлдээ цуцсан шүү дээ, ядрын шүү дээ. Тэгээ эзэн бүр ядраад амьсгал авч одоо нөгөө олон дахин хэлээд байх юм бол ингээд нөгөө бүр танаасаа халалт үүсээд хүч шаардаж эхэлнэ. Хүчээ зарцуулаад ч хамаагүй хэлээ шүү. Ядарчлаа хэлээ гэсэн. Ядарчлаа хэлнэ. Тэгжиж тухайн идэвхтэн бүрэн цэвэрлэгдэнэ. Зүгээр тэр хоорондыг анхаарах зүйл юу вэ гэхээр анхаарлыг тухайн идэвхтэн салгаж болохгүй. Илгэндээ зориулж хэлж байгаа бол илгээрээ хэлж байгаа бол илгээ баясгаж байгаа бол илгийг мэдэрнэ. Бүх анхаарал илгэн дээр тархи руу явахгүй, эсвэл цагийн дараа хийх ажил руу анхаарал сарнихгүй, эсвэл өнгөрсөн өчтөр болсон үйл явдал руу одоо оюун санаа анхаарлаа бэлтгий чиглүүлээрэ гэсэн. Тэгэхээр яг одоо цаг дээр ялангуяа тухайн эд эрхтэн дээр бид нар барихан байгаад байна шүү дээ. Хүмүүс яагаад нөгөө маань эргүүлдэг юм. Гар нь ямар нэгэн хүрэлцээ тухайн одоо нөгөө хүртхэн мэдрэхүү хамгийн 100% хүчин чадлаар ажиллаад байна шүү дээ. Энэ нь болохоор анхаарлыг яг тогтоох юм хүчтэй байдаг байхгүй. Ямар нэгэн хүн хурж иж анхаарал нь тогтоо гэсэн. Тэрэнд одоо нөгөө хүнд ирэх тусалдаг шиг адилхан дотоод махан бодит байгаа эрхтэн учраас тэр эрхтний одоо шууд мэдэрнэ. Өөрийнхөө нийт дэсээр мэдрэх гээд үзнэ. Тэр элхийг давхар мэдрэнгээ сэрэмсэр гэдэг үгээ давтан хэлнэ. За чанга ганцаараа байх юм бол бүхэн хэлсэн чанга. За тэгээд ядарчлаа, цуцлаа хэлнэ. Удаан хүн нэг хоошоо гүүвэл яадаг вэ? Нэг ядардаг шүү дээ. Цуцаад идэг ш. Тэгтлээ хэлнэ. За тэгжиж үгний амин чанар эдэрхтэн гүнзгий нэвтэрдэг юм шүү. Тэгэхээр эдэрхтний харин тодорхой хэмжээнд мэдрээд сурсан хүмүүс мэдэрч чадж байгаа хүмүүс байх юм бол заавал их чанга хэлэх албагүй. Яг амин чанарыг мэдрээд үгээ мэдрээд хэлнэ. Сэрэмсэр гэдэг үг та мэдрээд хэлнэ. Харин анхаарлаа тухайн эрхтэнд битгий салгаарай гэж байгаа юм. Тэгжиж тухайн эрхтэнд хоригдлогдсон одоо нөгөө дофамин, серотонин, окситоцин гэдэг үндсэн бидний азралын даавар гэж ярьдаг. Энэ дааврууд дээр энэ даавар чинь эрхтэн болгон нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр илгэн дээр анхаарлаа хандуулаад сэрэмсэр гэж хэлэхээр энэ дааврууд илгэнд хэвийн хэмжээгээр ирэхэд одоо саад болж байгаа замуудыг цэвэрлж байгаа. Яг л та дотоодосоо өөр муу муухай зүйл санаа зовхгүй, өөр хийх ажилдаа санаа зовхгүй, зөвхөн тухайн эрхтнийг мэдрээд сэрэмсэр гэж хэлж байгаа учраас өөрийн анхааралтай хандахгүй байна гэсэн үг, муу муухай бодохгүй байна гэсэн үг, дараагийн ажилд яарахгүй байна гэсэн үг байхгүй. За ингэж л тухайн эрхтэн болоод тухайн эрхтний тарихтай холбоог цэвэрлэдэг. За тэгэхээр үгээ давтан хэлнэ. Маш сайн хэлнэ. Ядарчлаа хэлнэ. За тэгэхээр өчигдөр хэлсэн симпатик, парасимпатик гэж үндсэн хоёр мэдээллийн нугсыг дагаад баш явдаг. За энэ хоёр мэдрэл бүх эдэрхтэн дээр очиж байгаа. Ихэвчлэн хүмүүсийн симпатик мэдрэл нэвчсэн байдаг. Яарч юм гэсэн. Симпатик мэдрэл хэд идэвхчих юм бол яг амьсгалын тоо гэж байгаа шүү дээ. Бид дэлхий дээр амьдрах хэдэн мянган байдаг амьсгалын тоо байгаа. Амьсгалын тоо бүрэн явна. Гэхдээ та нар бодоод үзтээ амьсгалын чанар гэдэг нэг юм байдаг. Хүн хурдан амьсгалууд тэгээд 2 секундын амьсгал гаргачих болж байна. Гэтэл удаан байх юм бол 10 секунд авч болж байна. Дунджаа шүү. За тийм болохоор бяцлал хийдэг хүмүүсийн амьсгал минутанд 1-2 удаа болчихдог. Юу ч юм хэрэг амьсгалын тоо байна уу? Байна. Тоологдож байна. Гэхдээ хурдан амьсгалаад тэр 10,000 амьсгалыг дуусгах юм уу? Удаан амьсгалаад амьдралын чанарыг насны уртыг 10 дахин урт байлгах юм уу? 2 дахин урт байлгах юм уу гэж чинь таны амьсгалаас хамаардаг юм байхгүй юу? Тэгэхээр энэ маш чухал. Хурдан амьсгалаад байх юм бол симпатик мэдрэл идэвхжээд түүний дагалдаа бүх шүүрлүүд хурдан ялгараад эсвэл хурдан төрний ядрал энэ дээр цуцалт үүснэ, ядрал үүснэ. За тэгээд хугацаанаас өмнө энэ махан бие дээр чинь секунд тутамд хэдэн сая ис өгж, хэдэн сая ис нөхөн төлждөг шүү дээ. Тэгэхээр секунд биш.
бүр секундээс бага хугацаанд үхээд байгаа гэсэн үг байхгүй юу? Секундээс бага хугацаанд нөхөн төлж байгаа. Ингээд нөгөө яарч ин гэсэн үг. Дуусгах, амьдралыг дуусгах яарч ин гэсэн үг. Тэгэхээр амьсгалаа сайхан одоо яг энэ сэрэмсэр гэж хэлж байгаа дээр ингээд цуцлаа хилээд үзэх. За дараа нь хараарай би ямар их тайвширсан байгаад ямар их ядаргаан гарсан байгаад энэ сэрэмсэр гэдэг үгийг хэлгээд ингээд чин зүрхнээсээ эрчим ялгаруулад өөрөөсөө инээд ялгаруулад энэ гжиг хүрч байгаа мэдрэмж болж ирж байгаа шүү дээ. За тэгэхээр энэний дараа нөгөө дофамин, нөгөө серотонин, нөгөө окситоцин, нөгөө бүх гормонууд уурсаж орж ирнэ. Хүн тэрний нөлөөгөөр маш их тайвширдаг амар амгалан болдог. Ингэж ижил эд эрхтэн нөгөө нэг чангарсан жоохон ч гэсэн суларж байгаа байхгүй да. Нэгэр 10 жил ингэж чангалаа хийсэн эрхтнийг бид ганцхан удаа гарч чадахгүй. Гэхдээ маш тус болно. Ядаж өнгөн хөршин булчингуудын агчлан тавигдаж эхэлнэ, суларч эхэлнэ. Ядаж тийшээ сусан хангамж очиж эхэлнэ. Тэндээс хогоо цус урсгалдаа аваад хайж эхэлнэ. Одоо таны цэвэрлж эхэлнэ гэсэн. Ийм мэт маш сайхан үр дүн болдог учраас энэ үг хэлүүлэх гэдэг юм. Тэр нь үг өөрөө сэрэмсэр гэдэг үг тархины та тархийг аль хэсэгт нь холбогдож байгааг гэж анхаарахгүй байсан ч болно. Угаасаа үгний амин чанар нь өөрөө очих ёстой цэгийг тодорхойлдог. Тэгэхээр тархин дээр очих холбоо үүсгээд тэрний дараа харин та энэ анхаарлыг элгэн дээрээ хандуулж байгаа мó, зүрхэн дээрээ хандуулж байгаа мó, бөөрөн дээр чинь хандуулж байгаа мó гэдгээс хамаараа тийш ирчин бүгд явчихна. Тэр анхаарал чинь юм чухал байхгүй да. Гэтэл бид нар бодоод үзье. Эцсийн мэндэ бусдыг шүүсээр агаад хамбцаг амарч. Уул нь таны цаг, таны амьдрах гэж ирсэн, хурааж ирсэн цаг, амьсгалын тоогоор хэмжигдэж байгаа төлбөр нь гэтэл эргээд энэ нэг бусдыг шүүдэг, бусдыг буруутгадаг, бусдад гомддог, бусдаас айдаг, бусдыг зүгтдэг. За ийм зүйлд хамаг эрчим чинь зарцуулагдаад байна. Тэгэхээр махан болоос сүнслэг бид чинь эрчим өөр хаанаас очих юм бэ? Та ийм байдлаар шалтгаан нь бусдыг шүүсээр аваад маш их эрчим алддаг учраас энэ эрчим алдлыг чинь багасгахын тулд ядарсан үедээ, бухимдсан үедээ, стресстэй үедээ энэ үгийг хэл. Бушуухан өөрөө ганцаараа сууж болох орчин машин юм уу, ажлын өрөө юм уу, гэрийн нэг өрөө юм уу, бүр болохгүй нойлын өрөө хийж болдог. Орд сууж байгаад үгийг хэлнэ. Энэ таныг стрессээс чөлөөлөх суллах хамгийн энгийн арга. Тэрнээс стресс бууруулах янз бүрийн одоо урамлуулах хэрэглэхээс өмнө энэ үгийг хэлээд үзчих хэрэгтэй. Танд хийж чадсан бас байгаа байхгүй да. Тэгэхээр өөрөө нэг л махан бие ингэж ядрааж байгаа бол сүнсгэл бие хөдөлгөөнийг ингэж одоо бөглөж байгаа бол эрчмийн одоо хайр гамгүй зарж байгаа бол ирээд тэрийг бас нөхөргөө мэдчих хэвээр өөрийгөө тайвшруулах аргатай байх хэвээр. За тэгэхээр тэр үед сэрэмсэр гэдэг үгийг хэлээрэй. Өөрөө ирэхгүй нэг үзэн ядал чинь шууд зогсно. Өөрөө ирэхгүй уурлж байгаагаа мартчихна. Өөрөө ирэхгүй айж санаа зовоод төгсч ирсэн чинь хаашаашаа алга болчихно. За тэгэхээр сэрэмсэр гэдэг үгийг заавал хэлнэ. Ямар ч тохиолдолд одоо таны хүнд нэг амин үг гэж байдаг шүү дээ. Өөрийг нь ирэлдэг, өөрийг нь хурцлдаг, өөрийг нь цэвэрлж өгдөг. Одоо хажууд нь туслагч шиг ингэ ажиллаж байдаг маш амьтаа том үг. Зарим хүний хувьд энэ майн болцсон байдаг шүү. Майн тарин хилээл өөрийгөө тайвшруулждаг, тарин хилээл одоо буян мөвчдөг. Яг тийм үгний нэг нь сэрэмсэр гэж үг шүү. Ийм амьтаа үг их зөвхөн одоо олон байна л да. Тэгээ өнөөдөр хэдүүлээ бол цонос нь буюу за сэрэмсэр гэдэг үгтэй танилцж байна. Тэгэхээр энэ үгийг хэлнэ. За одоо өөр зүгээр шилжүүлээ. Хоёр бөөрөн дээр анхаарал хандуулаарай. Хос өрхтөн шүү дээ нэ. Өөр ахуулсан байсан ч гэсэн орон зайд бол нөгөө бөөрийн үргийг үүсгэж байж байгаа учраас сэрэмсэр гэдэг ингэ хэлнэ. Бүр ингэ нөгөө чанга хэлж болно. Аяархан хэлж болно. Гэхдээ хүрдэнд хаалттай хүн багш нар хэллээ. Чанга хэлвэл тун сайн. Гэхдээ нөгөө бусдыг чошоож бусдаас хаад учруулж болохгүй учраас орчин тойрноо сайн үнэлнэ шүү дээ. Өгнөл гаргаж байгаа хэлнэ. За хэлж байгаарай. Одоо хүмүүс нь бөөрөн дээр анхаарал хандуулсан байгаа шүү дээ. Бөөрөн дээрээ. Хүй тань миний дуу сонсохгүй байгаа мó? Интернет тасраад байгаа мó? Танаа дуу сонсогдож байгаа байх гэж багш найдаж шүү. Миний дуу бараг сонсохгүй юм гэсэн байх юм. Бусад хүмүүс ч гэсэн миний дуу сонсохгүй байна уу? Дуу сул байгаа мó? Байж байгаа. Сул байгаа юм баг та. Сул байна уу? Энд чи ямар сул байгаа юм бэ? Сонсогдож байна гэсэн юм. Сонсогдож байна. Заашгүй. За болж.
За одоо тань тэгэхээр багш нар бага юм ярьсан шүү дээ. Одоо жоохон сулл ярьчих тийм ээ. За тэгэхээр одоо бууран дээр төвлөрж байгаа юм шүү дээ. Бууран дээр төвлөрж байгаа сэрэмсэр гэд хэлнэ. Бүр ингээд нөгөө юугүй багш нь жоохон хүч зарцуулга илчлээ шүү дээ. Хамгийн гол нь анхаарлаа буурнаас битгий салгаарай. Буурнаас битгий салгаарай. Энэ үгийг бууран дээр хэлснээр хөвчлэн манай хүмүүс түгээмэл тохиолдог асуудал нь юу юм бэ гэхээр буурны сэргэжилт гэж байдаг. Сэргэжилт. Эсвэл бууран дээр уйланхай байдаг. Уйланхай байдаг. Эсвэл шохоожилт гэж нэг юм байдаг. Сувгийн шохоожилт. За эдгээр бүгдийг яг энэ бүгд буурны булчингийн үйл ажиллагааны сулрал шүү дээ тамины. Буурчин ичийн буур гэдэг нэг буурынхий байгаа болж дотроо тэр чигээр булчин. Энэ булчингийн үйл ажиллагааны сулралаас болж үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бууран дээр төвлөрж байгаад хэлэхэд энэ өвчин өөрөө буурыг сэгсэрнэ. Сэгсэрнэ. Тэгэхээр эрүүл мэндэд ийм ач холбогдолтой учраас хоёр бууран дээр анхаарлаа хандуулаад сэрэнсэр гэдэг үгээ бөөрө бүрэн мэдрэх хүртлээр хэлнэ шүү. Бүрэн мэдрэх хүртлээр. Багш нь одоох юм шалгаад байдаг. Дуугийн шалгаад байна. За надад бол сонсогдоод ах юм. Надад бол сонсогдож юм жаахан юм шиг. За тэгэхээр хоёр бууран дээр төвлөрж байгаад энэ сэрэмсэр гэдэг үгээ бүр хүчжүүлж байгаад хэл. Одоо анх удаа хэлснийг бодвол одоо харьцуулахаар байна. Илүү үгтэйг танд болсон байгаа. Таны эд эсвэр чинь танд болсон байгаа. Яаж хэлхээ мэддэг болсон байгаа. Арга нь үүссэн байгаа. За ийм учраас хоёр бууран дээр зэрэг анхаарлаа хуваахна. Хувааж байгаа хэлээ. Дуу сул юм гэдэг юм. Таны талд энэ улаан хасцсан зөв дуруу шүү дээ. Классад дуруу шүү. Дуугм. За хат юм бодсон буруу. За яаж вэ? Улаан чи асуусан юм уу? Би асуусан сая. Тэгээд асуусан зүгээр. Дуу гайгүй лсэн түрүүн зүгээр байсан шүү дээ. Одоо зүгээр ах юм. Их суусан сонсогдоод байна. Гайгүй нөө наад утасныхаа өөртөө юу чамглаарай. Гай Энэ манай хамгийн чангалаараа байгаа Чангал шүү. шүү, тийм ээ. Энэ хүмүүс зүгээр л байна гэдэг. Тэгэхээр яг нүгээрээ ягаа явчих. Утасныхаа юмудыг чангалчих. за бууран дээр явж байгаа шүү. Тэгвэл бид нар санаа өөр юм санаа анхаарал тавиад бас эртээ зэг шиг оролцож байгаа бичлэгээ байхгүй болгоч. За тэгээ бууран дээр анхаарлаа хандуул. Зүүн бууран дээр анхаарлаа хандуулах зүүн буурчин уг нь баруун руугаа холбогдох ёстой юм байна. Гэхдээ хүмүүс нэг хоёр хос эрхлүүд нь хоорондынх нь нэг холбоос зарим нэг суларсан байдаг учраас нэг чаддаггүй учраас зэрэг анхаарал хандуул гэж байгаа шүү. Уг нь зүүнээсээ баруун руугаа орох маш өндөр боломжтой шүү. Харамсалтай нь жигд ажилтгүй болсон байдаг юм аа хүмүүсийн идэвхтэй. Жижиг хүрээд байна гэсэн юм за. Тийм. Гижгээ үргээд одоо бөөрөөрөө инээд сурна, бөөрөө инээлгэж сурна. Эд эрхтэнтэй хамт инээд сур. Тэгжээж эд эрхтэн чинь эрүүл болно л гэдгийг болов. Олон хор тавдрыг ингэж имчилнэ. Маш олон хор тавдрыг ингэж имжлэе шүү. Маш олон амьдралын гониг уйтгараас бий болсон чангарлуудыг, бөглөрлүүдийг, түвжирлүүдийг, хөрдний түвжирлүүд, эд эрхтэнгийн булчингийн зангирлуудыг, буглаануудыг ингэж л имчилнэ. Тайсан. Бүр нэгээр нь ярьсан уу? Би уг нь зүгээр явах хэрэгтэй. Биш хоёулаа хандуулсан. Тэгээд бас зүгээр тайлбарсан гэхдээ уг нь зүүнээс эхлээд баруун руугаа өдөрцдөг. Тэгээд нөгөө хин хүмүүсийн хос хэрэгтэн тэгж чаддаггүй гэлсэн. За шеэрлээд өгөх юм бодоорой. За ялангуяа хэрвээ буурны өрөвсөл байгаа бол одоо бууран дээр ямар нэгэн хэвийн бус эрүүл мэндийн байдал үүссэн байгаа бол тэр хүмүүс ялангуяа бүр анхааруулan хэлье. Бүх анхаарлыг тийш хандуулна. За тэгж байгаа сэрэмсэр гэдэг үгээ хэлье шүү. Тэгэхээр эд эрхтнүүдээ нэг нэгээр нь ээлжилж явж байгаа шүү дээ. Тэгэхээр юм засах сайн байна. Тэгэхээр бууран дээр саний хэлсэлчлэн одоо шохолт үүссэн байгаа, чулуужлт үүссэн байгаа, эсвэл сэрэгчсэн байгаа, уйланхай үүссэн байгаа. Ийм хүмүүс булчингийн үйл ажиллагааны алдагдлаас энэ үүсдэг учраас, хүрдний гацалтаас үүсдэг учраас, хүрдний хаалтнаас үүсдэг учраас бүр тэр хэрэгтний мэдэрч байгаад хэлнэ. Нэгэнт тэр хэрэгтэн гинт байж байгаад өгдөөгүй таны буруутай үйл ажиллагаанаас болсон учраас за эргээд эдгээрт нь хүртэл яах нь таны тодорхой хэмжээний хүчин чармайлт гарах ёстой. Тэгэхээр энэ дээр бүр тухайн хэрэгтний мэдэрч байгаа тэр хэрэгтэндээ зориулж хэлнэ. Одоо бид нар бууран дээр явж байгаа. За бууран дээр явхад цус давхар бас цэвэрлэх боломж том өндөр байдаг. Яагаад тэгэхээр илгээр шүлдээд дараа нь бөөлөө очдог. Буурнаас таны цус яг үүсгэж байгаа шээсээ хасаад одоо өөрөөрөө ялгаж гаргаад үлдсэнийг цусны урсгал руу авч явж байгаа. Одоо хорыг ялгаж байгаа гэсэн үг. Идэж уусан бүх юм чинь цусны урсгал руу цус болох ёстой шүү дээ.
Тэгэхээр тэн дээрээс одоо буур юу ялгаж байгаа юм гэхээр хэрэггүй бүх юм гişээс ялгаж гарах гэдэг ялгаад ажиллаж байгаа учраас та буурн дээр бүр маш сайн төвлөрөөрэй. Тэгэхээр илүү л хор буур л очихгүй гэсэн үг шүү дээ. Хэрэггүй бүх юм нь буурны шүүлтүүрэн дээр үлдээд гişээс ялгаж гарах ёстой. Гişээсийн замаар гişээс ялгарууд сувгуудаар цаашаа дараад асууруулах ёстой. За тийм болохоор буурн дээр сайн анхаарал хандуулаарай. Ялангуяа монголчууд түгээмэл байдаг асуудал буур нь өрөвсөж явж байгаад маш харамсалтай дутагдaltaй болж байгаа тохиол зөндөө байна. Зөндөө байна. Дутагдал гэдэг бол буур үйл ажиллагаагаа тодорхой хувиар 100% ажиллах хэрэгтэй бол 70%, 60% болоод өмжин гэсэн үг шүү дээ. Чадахгүй байна гэсэн. Тэгээ хамгийн харамсалтай нь нэг дутагдал руу орсон бол дахиад 2, 3, 4, 5 дугаар шат хүртэл явах гээд байдаг нэг юм аюултай байна. Ихэвчлэн тэр шатн дээр нь толгойж ажилладаг хүн маш зөвхөн. Тэгэхээр буурн дээр өрөвсөл байгаад бол дутагдлаас сэргийлэхийн тулд заавал сэрэмсэр гэдэг үгийг бүр анхаарлаа хандуулж байгаа хэлнэ. Буурн дээр зориулж байгаа хэлнэ. Гижиг хүрэн шүү таньна. Гижиг хүрэн цаанаасаа инээ төрн эн чинь буурын хичнээн цэвэрлээд ингэж байгаа ч гэсэн цаанаас тархинаас нөгөө бууранд хэрэгцээтэй нөгөө эпинефрин, норопинефрин гэх гормонууд байдаг, адреналин. Энэ гормонууд бас хэвийн хэмжээнд байх ёстой. За эднэрийг бас тархинаас яг нь давхар татж байгаа. Тэгэхээр цэвэрлж өгсөн орон зай дээр хэвийн одоо гормон бууж ирэх бол таны амьдралын бусад үйл ажиллагаа маш хэрэгцээтэй. Ядаж цусны чинь хүчин шүлтийг тэнцвэрийг маш амархан хангаад өгчнө. Энэ бөөрнөөс хамаардаг цусны барьер байна. Тэгэхээр цусны энэ өтгөрөөд байгаа хүмүүс бас бөөрн дээр дандаа асуудалтай байж таардаг учраас бөөрөндөө маш сайн зориулаарай. Бөөрөөрөө инээн гэдэг надад тийм ээ. Бөөрөөрөө инээн. За ялангуяа нулимс гартлаа инээж явж байвал тун сайн шүү. Бүр тун сайн. Яг элгийн дээр хөвчлэн нулимс гарах гэдэг тийм. Бууран дээр ч гэсэн гарч болно. Ялангуяа энэ тэнд уйлангаа үүссэн байвал ядраа сүлээ цуцаад бүр нөгөө инээд хүргээд хүн чинь бас нэг яатлын гэдэг үлээ. Элэг баясгалын элэг нөгөө элэг хөшлөө гэдэг чинь хөшлөө гэж хэлэхгүй. Элэг хөшлөлийн гэдэг үг чинь аягүй буруу. Түрүүн чинь би хөшнийг юм элэг чинь хөшөөд гимтчихнэ гэсэн. Одоо нөгөө юу яатлаа юм. Одоо бүр сүлдээ хүүхчиг яг тэгээд яг бүр элэг хөшнөлтөө элэг хөшлөлийн зав тэгтээ хөшсөн элэг баясна гэж хэлэх болохоос хөшнө гэж хэлэхгүй гэсэн. Одоо элэгний бүх хүчингууд чангарцаа инээхтэр тохиолдолд хамаг хорыг шахчихдаг байхгүй юу? Харин уг нь удаа ингэж одоо нөгөө нэг чиглэл рүү бүх юм чангарч одоо ажиллаж чинь булчин чи ажиллаж чинь гэсэн. Зүгээр л үгээр сонгосон санаа гараад байна. Зүгээр л сонгосон баггүй элэг хөшнө гэж битээ хэлээ. Элэг чинь баясчихсан тэгээд баясчаа тийм учраас нөгөө Монгол хүн үгээ зөв сонгож хэлж явах хэрэгтэй юм гинэ. Элэг хөшлөө гэх юм бол элэг нь хөшөөд үлдчихдэг гинэ. Элэг цирроз болоод үлдчихнэ. Хатуу хэвээр үлдчихнэ гэсэн болохгүй байна тий. За одоо хэдүүлээ дэлгүүр рүү шилжих үү? За одоо дэлгүүр дээр өстой маш их анхаарал тавьж шүү. Дэлгүү их эрүүл байх хэрэгтэй хэрэгтэй шүү. За дэлгүү зүүн хавраганд ходоодны зүүн талд байрлаж байгаа. Ходоодн дээр ингээд тохоо тавьсан юм шиг байрладаг хэрэгтэй. За нойр булчирхаатай андууруудад идэв шүү таньна. Тэгэхээр дэлгүүг мэдрээхээр ямар байна? Хатуу байна уу? Чангарсан байна уу? Зангирсан байна уу? Эсвэл сударсан байна уу? Мэдрээ. За тэгээд дэлгүүн дээр анхаарлаа хандуулаад. За сэрэмсэр гэдэг үгээ хэлэндээ. Байр залгах юм ээ. Окей. За дэлгүүн дээр анхаарлаа хандуулж байгаа сэрэмсэр гийа. Дэлгүү хүчрхэг байж хүн өөрөө одоо юу сэтгэлийн хат өндөр байдаг. Сэтгэлийн тэнхээтэй байж чаддаг. Хэрвээ дэлгүү гэмтэл бол дэлгүү депресстэй бол гутраал бол гуниглаад бол бид нар одоо юу гэдэг сэтгэлийн хандхатгүй мохоо, шантрамхай, туйлшрам одоо юу гэдэг туйлбаргүй тийм өөрийн байрсан. Тийм амархан одоо юу гэдэг бууж ялагдах тийм өөрийнхөө хүч чадлыг одоо үнэлэхгүй байх. Тийм шин чанарууд их давмгаалцдаг. Тэгэхээр тэхгүй байхын тулд дэлгүү уг нь бол одоо эрүүл гэдэг юм уу? Баяр хөөр дүүрэн байх ёстой юм байгаа юм аа. За хүндэсэл дээр байгаа учраас одоо дэлгүү гонхтой байх юм. Дэлгүү ер нь бол бухимдлагтай байх юм бол гутралын гол зүйл дэлгүүн дээр байдаг. Тэгээд цус өтгөрөн шүү дээ хамгийн наазах нь. Хамгийн наазах нь цус өтгөрөн эсвэл цус багтал гэдэг аюултай өвчин бий бол эсвэл цусан доторх нэг эсүүд дархлааны эсүүд болоод нэг улаан эсүүд цөөрчин шүү.
Манай сайхан төвлөрөд хэлж байгаарай тэмээ. За сайн хэлнэ, сайн. За нулимсаа гаргаад ч юм уу хэлээ шүү. Санаа зовлтгүй. Нулимсаар хор гадагшиж байгаа. Нулимс гарах сайн, нус гарах сайн, шүс гарах сайн, хөлс гарах сайн. Гадна энэ цүүд чинь гадагшилж явах сайн. Хэлээл байгаа. Ингээл хэлчих бэ. Энгийн төвдөрлөө хэллээ. Нэг сайхан нэгээд авчин маргааш дахиад хэлчин нөгөөдөр хэлчин гингүүд нөгөө гэмтлүүнд нь сэргээд эдгэрлийн процесс явагдаад хэвийн горим руугаа шилжиж. Та нар тэгээ өөртөө анзаараа. Би сэтгэл чинь амар амгалан болно. Тархич чинь амар амгалан болно. Бүх юм зэрэг амар амгалан болох боломжтой байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаард ингэн юу яхад зөвхөн дээрээ төвлөрөөд хэлж хахад давсагч нь хамт ирүүлж чинь. Давсаг хамт инээж юм шүү. Энийг нэрээ мэдрээрэй. Элгэн дээрээ төвлөрөөд хэлэхэд ходоод хамт инээж бай. Ходоодыг дагаад сав эргэтэн, эмгтэй хүний сав эргэтэн, эргэтээ хүний хурмлын эргэтэнгүүд ингээ адилхан инээж эдгэрж юм шүү. За тэгээ уушгин дээрээ төвлөрж инээхэд гидс хамт инээ. Гидс бас эдгэр гидсний дандаа булчингийн зангирал, завиурууд, уйлан хайнууд байнга цаанхан татдаг бол тэр бүр тавирнаа гэдгийг ойлго. За дэлгүүн дээрээ төвлөрж байгаа тэгэхээр олгоо хамт инээж байгаа шүү. За олгоогоо мэдрээрэй. Олгоо ч нэг гидсэнд байгаа. Өдөө нарын гидсний завсар уулзур дээр байгаа. За тэгэхээр олгоо хамт инээж байгаа. Мэдрээрэй. Бөөрөн дээрээ төвлөрж инээхэд цус хамт инээсэн. Санаа сайхан мэдээлэл өгч талархлаа. Сэргээ байна. Яг ойрт ч ингэж ярихаар царгаж байгаа. Өөр Сэргээс хальсан өөр асуулт асууж хөө. одоо асуух хэвээр. Би баахан юунууд татсан. Юунуудаа түрүү над харна хийж амжсангүй. Хайхмаас авчирсан. Наад чинь яагаад юу болсон бэ? Ингээд хүмүүст үзүүлж чадах нэг энэрийг олж ирлээ. Яагаад? Бидний авдаг шүү. Анги зүүх юм уу? Зүүгээд ингээд нэг ярих юм. Тэгэх юм бол дунд боёод юм Бай болно гэхдээ одоо салгаж явах юм. Бараг удаагийн ханд ирэх. Энд ч бас байгаа хараа. Энэ олон бүгдээрээ байгаа. Харин хаан дээр тавьчихсан өвчтөр очиж шатрлаа. Яагаад тавьж тавьсан? Нодлон зам байж тавьсан. Тэр энэ зүг ойлгох юм байна. Нодлон аваачаад энийг оронд энд авахгүй. Бид нарт ингээд камерууд үнээсээ микрофонод маргаашнаас хэрэглэж эхэлнэ. Тэгэхээр гайг болчих. Үзье тэгээ маргааш нь энийг хэрэглэж үзье болохгүй тэрийг хэрэглэж үзье. Уг нь бол нэлээд юм байна. Дөрв байгаа. Тэгээ энийг авсан. Энийг авсан, өшөө бас тэнд авсан нэг байгаа. Тэр авсан болохоор нөө ингэж зачаад холоо явуулахад аль талын нүднээс эхлэх юм. Нүд одоохондоо нүд яриаггүй шүү хүмүүсээ хүлээж байгаарай. Өнөөдөр бол нэг яг нүдийг би дараа нь хэлчихье. Яг 5 метр хөвс хамгийн их бохирдод байгаа нүдтэй бас. За хилээд байгаа манайхаа хилээд жинс сэрэмс хичээгээл те бүх ингээд зүрх сэтгэлийн угаас өөрөөсөө шавхаж гарна. Шавхаж тэр гаргаж бид нар дотоодоос инех гээд байгаа шүү дээ. Гаднаас ингээд юм харж инех гээд байгаа биш шүү дээ. Дотор эртнээ инээлэх гээд байгаа. Тэгээд дотоодоос эхлэх гэж байгаа учраас дотроосоо хүч гаргаж хэлнэ. Дотроосоо гаргасан хүч чинь ингээд инээдмийн эрчим болж буцаж бид чинь эргэж бууж байгаа. Ингээ хилээ сурчвал өөрсөнд нь стрессээс бас нөгөө чөлөөлөлтэй. Амар байхгүй та. Янз бүрийн бухимд гайх, гомдох, төгшиг болгондоо хэлэх хэрэгтэй. Амар байхгүй. Тэгээ эн чинь нөгөө манай хайхан дэмжлэгээний өдрийг олон хөтөлбөрийн зөвхөн нэг л хэсэг нь. Зөвхөн нэг нь. Бид нар иймэрхүү байдлаар хүмүүсийг эмчилж байна. Яг хүмүүс нөө ой тоод нөгөө сэтгэлгээний код байна л та. Өвдчихлөөр заавал юм уу хэвээр. Ямар нэгэн одоо эмчийн заасан, сүлжээний эмийн заасан одоо өөрийнхөө интернетээс их сурвалж нь тодорхой бус мэдээллүүдээс түшиглээ техникээр
Тэгвэл бас нэг юм энгийн арга энэ би дээрээ мэдэрч би дээр үнэхээр мэдрээд инээж чадчих байгаа бол энэ чинь инээ дээр хүн нэмжлэн гэдэг нь ойлгомжтой. Инээж байгаа аз жаргал баяр баясгалан би орон зайд инээдмтэй орон зайд хүүхд хүртэл эрүүл байдаг үстэй. Инээж байгаа хүүхдээс маш олон хүмүүс аваад эцэг их нь хараад ах トゥ эсвэл бүгдээрээ инээд салгиж байдаг. Тэгээ инээд байгаа газар өвчин байхгүй шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө бодит үр дүн нь газар дээрээ гарч ирж байгаа тийм л зүйл байхгүй. Зарим хүмүүс инээж чадхаа болцсон байдаг. Бүр ингээд инээдмээ одоо яг энэ үгийг хэлээд байгаад инээж чадахгүй байдаг. Тэгтлээ нэг амьдралын уугашуу гэдэг юм амьдралын нухчаанд маш их дарлагдсан. Маш их одоо нэг өөрийгөө чоожлсон тийм бас байдаг. Гэтэл яаж игээд инээлгдэг боломжтой. Инээж төрсөн инээд гэдэг зүйлийг хүн мэддэг. Тэгээд тэрийгээ буцаад тэгтлээ мартсан буцаад сэргэж болно. Эд эсүүдийн тийм альжаал ядаргаа тайлагдаад ирлээ. Инээн штэ. Санаас нь нэг маш олон төвжээнүүд гэдэг юм идэрхтэнгүүдийн гацаа, хүрднүүдийн гацаа боловч хойжууд ингээд барьчаад эрэхтэн тавьж чадахгүй л байгаа байхгүй. За яг ийм байдлаар цаашаа үргэлжлэе шүү. Тэгэхээр нөө түрүүний хэлсэнчлэн хинч биднийг ирээд хүрдүүдийг минь элэг зүрх өөрийг минь тархин дотор байгаа тэр конус бөмбөг хинч ирээд хүжээгүй л байхгүй. Бид өөрсдөө ямар нэгэн тэрхийг нөө ууралж одоо тодорхой амьдралын нухчаанд нэг тунгаасаа хэтэрсэн уур, тунгаасаа хэтэрсэн бухимдал, тунгаасаа хэтэрсэн гуниг, тунгаасаа хэтэрсэн одоо хар муу эрчимтэй үг үйлдэл гэдэг юм орон зай дотор явж байгаад пак гэж хойлоо ячж байгаа шүү дээ эрчим. Тэгээд тэрийг буцаад нэх боломжтой учраас нээж бай. Битгий робот шиг бай. Хин нэгэн үрээд ингээд заавал нэг багш ирээд за одоо тэг эний чинь нээлээ пак гэлгүүлэх гээд байх шаардлагагүй. Бид нар ямар мал юм уу? Тийм бидтэй мал юм уу? Хэдүүлээ одоо тийм нэг жоохон өөртөө эзэн эрх одоо эзэн эрхийн аялгаа гэж ярьдаг. Өөртөө эзэн бай. Эрүүл мэндэд эзэн бай. Зүгээр л энэ бол хүн баярлж байгаад, инээж байгаад, аз жаргалыг мэдэрч байгаад, талархаж байгаад, өрөөж байгаад, магтаж байгаад тийм үү? Эрүүл амьд үнэн дүрээрээ эрүү одоо бодиттой амьдрал донд байгаад үнэмшлэх боломжтой л байхгүй. Тэгээд их олон хиймэл дүртэй байх, баг өмсөж явах хамгийн аюултай гэдгийг л хэлээд байна. Баг өмсөх тусам чи өөрийгөө төгжиж байгаа. Чи өөрийгөө өөрчлөх гэж оролдож байгаа. Чи өөрийгөө өөр хүний дүрд хувирах гэж оролдож байгаа. Битгий тэгээрэй. За, энэ бизнес шилжүүлсэн юм да. Шилжүүлдэг одоо мөрөөдлөө. За одоо мөрөөдлөөр имжлэнэ. Мөрөөдлөө. Тарих өөрөө бидний удирдлагын төв гэж ярьсан тийм үү? Тэгэхээр тарих удирдлагын төв чинь тархиндаа сая бол тархин ангаачлаа. Тэгвэл тархиндаа бид нар команд өгдөг юм тархиндаа чиглэл үүрэг зорилго мэдүүлж сурах хэрэгтэй. Нэгэн бол мөрөдхийн тул мөрөөд том мөрөөд, том жижиг. Тэгэхээр хэтэрхий том мөрөөдчөөд одоо үгүй мөрөөдөл чинь бидний нэг зоригдол шүү дээ. Зоригдол буюу хамгийн одоо эцсийн хүрэх цэгэн гэж ойлгоё. Тэгвэл тэр том зоригдол чинь нэг зорилтуудаар нэг зорилтуудын багц байдаг тийм үү менежментийнхаа хувьд. Тэгэхээр бид нар том мөрөөдлийнхаа хүрэхийн тулд наан жижиг мөрөөдлүүдийг бас тавьсан байх хэрэгтэй. Боломжтой. Тэгэхээр томоо мөрөөд чинь жижиг мөрөөдлүүдээ бас тавьчихна. Тэгээд аль аль нь энэ мөрөөдлүүд бүгдээрээ эцсийн дүндээ нэг л оргилд хүрэх тийм байх хэрэгтэй. Тэрнээс биш энд нэг шал тэс өөр мөрөөдөл, энд нэг тэс өөр мөрөөдөл, энд нэг тэс өөр мөрөөдөл, нөгөөдөл нь хаана хизээ уулзах нь тодорхойгүй. Тэгээд тэр мөрөөдөл нь өдөрт өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр нэг мөрөөс маргааш өнөөдөр за би жишээ авч ярих гэж шүү. За өнөөдөр би цагаан машин авъя гэсэн маргааш нэг нэрэд хар машин авъя. Хар машин авъя гэсэн нөгөөд нь за ногоо машин авъя, нөгөөд нь цэнгэр машин авъя гэдэг ингээд юу авах гэдэг нь тодорхойгүй тийм байх юм бол энэ асуудалтай. Буюу нэг тархинд бүрэн бүтэн хөтөлбөр сууж чадахгүй, нөгөө эд эсүүд үүрэг даалгавраа бүрэн авч чадахгүй, юу хийх гэдэг нь тодорхойгүй, яах гэдэг нь тодорхойгүй, шийдвэр гаргаж чадахгүй суугаал гэдэг. Яг мэлхийд намайг сууж байгаа мэлхий шиг л байгаад байдаг. Тэгж бас болдгүй. Тэгэх юм бол амьдрал чинь зориггүй, тэмүүлэлгүй, яах гэж амьдраж байгаа нь утга учиргүй, тийм л байдал болно. Тийм учраас мөрөөдөл гэдэг юм тархийг эмчилдэг. Буюу тархинд гал дүл өгдөг нэг талаасаа. Тархинд гал дүлтэй байх, тархи өөрөө эрхэм зоригтой, гал дүлтэй, алсын хараатай, чиглэл тэмүүлэлтэй байх юм бол
тарих бусад эд эрхтнээ яаж удирдахаа мэдэн штэ. Бүх эд эрхтнийг тэр зорилгот нэгдүүлнэ. Тэр зорилгот одоо бүх эд эрхтнийг одоо ажилуулж, дасгаж ингэж ховрогтонд оруулж цэхэн бэлдүүлнэ. Нэг хүн гэсэн байна. Лайнаас хосроод тархиндаа төвлөрч тухай ярьж байхад орж ирсэн. Зүрхэндээ шилжээд бүх бие халуур шатаж хөлс дааварлаа диктатаа сайхан байлаа. Хөлийн тав гжигдэж байгаа юм шиг жижигнэж байна гэсэн сайхан юм аа. Зөв шүү. Дараа нь тэгээд эхнээс нь эн чинь нэг өдөр тутмын имчилгээ болгоод сонсон ч болно. Манайд нэг саяхан нэг ууцтаад нэг дээд биеийн холбоос хийсэн нэг бичлэг өдөр болгон сонсч хийдэг нэ. Тэгээд өчтөр үзсэн чинь тийм бурхадтай холбоотой нэг тийм ярьж байсан. Тэгэхээр нэг хамгийн гол нь үрдүн сайн байгаа гэж ярьж байсан. Тэгэхээр нэг та бүхэндээ л зориулж байгаа. Та бүхэндээ зориулж байгаа юм чинь та бүхэн маань хүссэн үедээ, завтай үедээ, боломжоор эргэн одоо хэрэгтэй зүйлүүдийг сонгож аваад үзчихээ харжээ тийм үү? Бүгд дэмжлэгээний зорилттой явагдаж байгаа шүү дээ. Таны мэдхүйн зорилготой. Нэг удаа чихний хажуугаар өнгөрчих магадгүй. Хоёр дахь удаа бол хагсан чихэнд чинь торно, гурав дахь удаа нилээн нь торно. Гэхмэчлэн тэгэл явна шүү дээ. За мөрөөдөл хаана ирэх вэ? Одоо түрүүн ярьсан шүү дээ. Бага тархины нэг юун дээр конус бөмбөн дээр энэ одоо инээдмийн их бундрах байгаа. Тэр нэг хүнийг инээлгэхэд баясч идэг, инээлгэхэд оролцож идэг, хүнийг инээж яхад идэвхжүүлж хөөрж тэндээс нэг эрг эрчим гэдэг юм уу авч идэг тэр бөмбөн нь болоод бага тархины ром бөм гэж ярьсан тогтоогоод авах хүмүүсээ. Энэ тархины нарийн мэдлэгүүд тэр болгон дэлгэрэнгүй байдаггүй шүү. Яг үйл хөдлөл талаас нь механик талаас нь бичсэн байдаг. Гэхдээ сэтгэл хөдлөлд яаж оролцдог, дотоод эдгэрхтэнд яаж холбоотой байдгийг тэрийг бол тэр болгон одоо үгүй нарийн төвшний тархины эрдэмтэн мэрэгдүүд л мэднэ. Тэгээс ердийн хүмүүс тэр болгон мэддэг. Тэгэхээр мэдээд авахд илүүдэхгүй. За дараагийнх нь одоо ингээ мөрөөдлийг хүнд мөрөөдөлт бий болгоо тэр мөрөөдөлтөд хүрэх чиглэл зоригт тэмүүлэлтийг бий болгодог. Тэнд тууштай байх, тэндээс гал энерги гаргаж ирдэг, хүч гаргаж ирж идэг. Одоо шантаршгүй одоо тийм эрчимтэй гэдэг юм уу те урам зоригтой байдлыг бий болгодог. Гол тархин нь болохоор гиппокамп тархины юу за би одоо англиар нь хэлээ да. Geniculate гэдэг нэг бөмбөн байна. Geniculate орсоор геникул бөмбөн гэж нэрлэх юм уу? Монголоор мөрөөдлийн бөмбөл гэж нэрлэмээр байна. Яг үүндээ. За яг хөө тэгээд нэг хажуу нэг орсоор нэг үйт бөмбөн гэж нэрлээ. Одоо нэг коленжтэй буюу нэг өвдөг давхарлцсан нумралцсан бөмбөн гэж одоо би гэж нэрлэдэг юм да. Бөмбөн биш би том бие тархин дотор байгаа. Гиппокамп тархин дотор байгаа. Гиппокамп тархин маш чухал тархин шүү дээ. Хамгийн гол нь цусан сүнсний гол хавсарсан үйл ажиллагааг явуулдаг. Цусан сүнсний өөрх нь удирдлагын төв болж авдаг гиппокамп гэдэг тархи байгаа. Тэр тархины геникулет гэдэг баруун 102 бөмбөн байгаа. Geniculate буюу geniculate. За энэ нөгөө нэг коленжтэй гэдэг энэ бөмбөний хоёрын бөмбө онууч. Энэ хоёр бөмбөний зүүн бөмбөнээр нэвчл явдаг. Ерөөсөн сүнсгэл тал чинь дандаа зүүн талаар явдаг шүү дээ. Тэгээд зүүнээсээ баруун руугаа хос болоод явчихна. Тэгэл хос эргэж рүүгээ хос чиглэл үүсчихэд хос өдрүүгээ хос одоо юу гэх хамрын нөхрүүгээ гэдэг ингээ явнаа. За тэгэнгүүт энэ бөмбөн дээр анхаарлаа хандуулж байгаа яг одоо зоригтой мөрөөд. Зоригтой мөрөөд. За лечро хажуугийн бөмбөн гэж бас нэрлэдэг юм аа. Гиппокамп тархины хажуугийн геникулет бөмбөн, геникулет бөмбөн гэж нэрлэдэг. Геникуляр янз янзаар л хэлж байгаа. Гэтэ би мөрөөдлийн бөмбөн гэдэг. Та нар яг тэгээд хэлэхэд наад сүнс чинь алийг яриад байгааг ойлгоно. Тархи чинь өөрөө алийг яриад байгааг ойлгоно. Тархи биднээс илүү ухаантай. Хаана идэрхтэнгээ байгааг мэднэ. За. Уг нь та нар өөрсдөө мэдрүүлсэн. За тэгээ мөрөөд хаана анхаарлаа хандуулж байгаа мөрөөд гэж хэллээ тийм үү? Гиппокамп тархи. Гипоталамус тархи одоо солиоч гиппокамп гэдэг мэдээллийн сан хөмрөгийн тархи, архивын сан тархийг ярьчлаа. Гипоталамус шүү. Гипоталамус тархи. Талаан тархины доор байдаг. Гипоталамус тархи буюу энэ харааны тархин дотор олон ингээд бүтцтэй. Тэрний нэг гиппокамп гэдэг таламус гэдэг тархин дээр нь тийм геникуляр гэх бөмбө. За тэр бөмбөн дээр анхаарлаа хандуулъя бүгдээрээ төгдөрлөө. Явна. За мөрөөдөө. Тэгэхээр хамгийн том зүйлээ мөрөөд. Энэ амьдралынхаа утга учир болсон. Энэ амьдралдаа
энийг л биелүүлж юмсан, ийм л зүйлийг бүтээж юмсан, ийм л төрхөөр амьдарчихсан, ийм л байдраар үр удамдаа ачтай тустай гавьяатай энэ орчлонд мөрөө гараа үлдээгээд явчих юмсан гэдэг том зүйлээ мөрөө. Тэгээд энэ мөрөөдөл чинь чамайг насан турш хөтлөх болно. Насан туршид. Магадгүй энэ мөрөөдлөө танихыг хичээ. Магадгүй сүнсэнд чинь даалгавар чинь ирсэн ба. Чи ийм зүйлийг нь хараад бүтээх гэж ирсэн. Ийм зүйлийг байгуулах гэж ирсэн. Ийм гавьяаг одоо чи ус Монголдоо дархлан үлдээх гэж ирсэн ч гэдг юм уу? Нэг тийм зүйл байгаа штэ. За тэрийг мэдэрч явна. Эсвэл өөртөө мөрөөд. Гэхдээ мөрөөдөл чинь утаа байж болохгүй. Хэд одоо юу гэдэг амбицлог гэдэг юм уу, хэд тийм хувийн эрх ашиг одоо хэтэрхий одоо нэг шуналтай гэдэг юм тийм байж болохгүй. Ямар нэгэн байдлаар одоо үүлийн үрийн хөтөлбөрийн сөрөг одоо хулгайн журмаар, худлаа арих журмаар, гүтгэх журмаар, догомжлох журмаар, шунах журмаар, атаархах журмаар, хорсох журмаар бүрэхээр бишээр бодно шүү. Бид энэ дэлхийд сайн үлийн үрийг түгээх гэж ирчээд сайн үлийн үрийг түгээх зорилготой мөрөөднө. Тэгээ мөрөөдөлтөө. Тэгээд одоо жижиг мөрөөдлүүд рүүгээ шинжиж болно шүү. Тэхийн тулд яах вэ? Сайн хантай байх, сайн одоо хамт олонтой байх, сайн зан чанарыг өөртөө төлөвшүүлсэн байх. Одоо өөр юу байж вэ? Янз янзын юу байгаа шүү дээ, тий. Бэрхшээлийг даван туулах тийм сэтгэлийн хаттай байх, шантрахгүй байх. Ямар нэгэн зөрчил тэмцэл дунд тохиолдвол тэрийг даваад гарах арга ухааныг ирж болох гэж. Энэ бүхэн том зорилгууд болоод явна шүү. Өөрийн чинь мөрөөдөл, өөрийн чинь хувь зайг зурхаачлан буюу зураглана. Өвчтэй хүмүүс хэрвээ сонсож байгаа өвчнийгөө ялан дийлхийг хүсэл мөрөөдлөө болго. Тэр команд яг одоо явагдана. Яагаад гэвэл яг энэ тэр мөрөөдлийг биелүүлэгч буюу өөрийн чинь амьдралын жанжин шугам чиг хандлагыг тодорхойлогч гол цөмчин бий чинь энэ. Тэгээ бас л инээд хөвнө. Бас л инээд хөвнө. Амьдралын тийм жанжин шугамаа тодорхойлуулаад авчиж байгаа тохиолдолд эсвэл одоо хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй галтай дүлтэй амьдрахандээ эрэмгий дайчин байхандээ эртээ уртай байхандээ ов мэгтэй байхандээ одоо юу гэнэ үү би алтан судрын нэг томор ярьж байгаа шүү хүслийн зүйтэн болохондээ гээд сая нөгөө нэг баярлаад энэ бидний энэ тарих баясаад цэвэрлэгдээд ариусаад одоо нэг миний үгээр явхан дээ ч гэдэг юм эсвэл одоо л амьдралын чиг хандлага олхон дээ гэдэг эсвэл одоо миний эзэн юу хийх гээд байгааг би өөрөө ч гэсэн одоо өөрийнхөө хөтөлбөр болгоод таньчлаа гэхэд ирэхлээр ингээд бас инээд хүрдэг байхгүй юу? Мөрөө гүн үлдээсэн мөргүн амьдрахандаа гэж баярлж байгаа шүү дээ. Гипоталамус тархины хажуугийн за тэр нэг яшин коленчтэй гэдэг нь болохоор нэг үйтэй гэдэг юм уу өвдөг шатлсан гэдэг юм тийш нэртэй. Гэтэ энэ хоёр давхар байдаг юм агуулсаа. Хоёр хажуугийн бүнд доор нэг ингээд бие штэ айгу том юм хажуудсан бие. Ингээд нэлээ урт хоёр бие тэгээ давхарлагдсан байдаг байхгүй. Тэгээд энэ давхар бөм байхгүй. Давхар бие гэж нэрдэг. Монголоор бол тэр гол
Бидний энэ олон үг хэлбэр чинь тархины энэ тархинд чинь өчнөө олон бөмбөг биед байгаа. Тэр болгон чинь өөр нэг үүрэгтэй тодорхой үүрэг чиглэлтэй байхгүй да. Тэгээ яг тэр чиглэлийн онцыг яг тэр програмын яг тэр одоо орон зайд нь суулгаад өгчл байгаа хэлбэр. Тэгээд тэр чинь дэше холбоос үүсгэж. За ингэж явах юм бол хизээч нүг юу яахгүй шүү. Амьдралаас үүднэ гэдэг юм, амьдралаас залхна гэдэг юм, амьдрал утга учиргүй, амьдрал хоосон, амьдрах хэвээр шал хөгийн энэ гэдэг бодол төрөхгүй шүү хүмүүсээ төрөхгүй. За ингэж том мөрөөдөж байгаа гэх юм бол тархичны эдгэрнэ. Тэгээ мөрөөдлөө эдгэрхтэн дамжуулна. Энийг дураагаад хийжээрэй заа юу. Тэр нуклеат бомб дээр яла мөрөөдлөө зүрхэндээ мөрөөдлөө элхэндээ мөрөөдлөө 5 цул элхэндээ дамжуулаад өгчих. 5 цул ирсэн чинь мөрөөдлийг чинь сонсчлоо. Хүсэл зорилго тэмүүлэлээ сонсчлоо. Эцсийн зорилго зогслоо. Хаана зогсох, хаана хүрэх ёстойгоо мэдчихлээ. Тэр хүртэл ажиллах боломжтой болно. Тэгэхээр өөрөө чинь үргэлж одоо өрдөж гэдэг юм уу? Чиглүүлж явах болно, сануулж явах болно. Хүүе, тийм үйлдэл тийм нэмэнд хүрнэ гэвсээ, тэрийг бүтээн гэвсээ. Тэгж амар амгалан амьдрна гэвсээ, тийм сайхан мөр үлдээн гэвсээ. Ийм зоригтой бидтэй гэд өөрөө чинь залхуураад хөвтөж яхад, өөрөө чинь гутраад, гуниглаад, шантарч яхад дотроос чинь зүрх чинь ингээ юу хилээд, элэг чинь ингээд хилээд, бөөр чинь хилээд ингээд өөрөө чинь нэглээ гаргаад ирнэ. Тэд нар чинь өөрсдөө команда авцсан. Яагаад манай эзэн шанлаад ойгуудаа шантраад байгаа юм гээл ингээд. Тэр хүмүүс яг энэ бол тиймэрхүү байдлаар явах тийм шүү. За дараагийнх нь тэгээ юу яана? Хайрын эмчилнэ үүртэй. Хайрынхаа бөөмийг мэдээд авчих. Лимбийн тарих гэж тарих байгаа. Лимбийн тарих. За лимбийн тарихын дотор чинь хабинул бөөм гэж нэг бөөм ба. Хабинуляр гэж бичсэн ч байгаа. Хабинуляр. Би бол энийг нэг орчуулгахдаа зөвл орчуулсан. Энэ хабинуляр бөөм нь өөрөө зүрхийг удирддаг. Зүрхтэй маш удирддаг ч байгаа хөтэй. За зүрхийг чиглүүлдэг гэж хэлжээ. Угаасаа маань бөөм болон тодорхой идэрхтэн тодорхой нүүх функцийг удирдах байгаа шүү дээ. Тэгэхээр уг нь зөөлхөнд ажралын бөөмөл гэж хэлмээр санагдана. Яагад гэвэл тэнд бүх ажралын мэдээлэл хоригдчихэдэг. Хайрын мэдээлэл, ажралын мэдээлэл, амьдралын баяр баясгалангийн бүхэл мэдээлэл тэнд хоригдлогдож тэндээс цаашаа дамжиж идэг. Тэгээд энэ бөөм одоо их хүчрхэг байж энэ бөөм өөрөө цаашаа холбогддог орон зайны хүчтэй гоё орон зай байдаг л да. Тэгээд тэндээс нэг галаа гэдэг юм өрчмөө авч оршдог. Тэгээд тэрийг зүрх рүү дамжуулж идэг. Тэгээд зүрхнээс хүнд ингээд одоо нэг өстой хайр инэрлийг бусдад түгэх боломжийг олгодог. Тийм чухал бөөм. Тийм учраас одоо яг энэ дээрээ төвлөрчих, яг энэ бөөмөн дээрээ төвлөрчих. Хабинул бөөм. Хабинуляр бөөм. Би нүг өөрөө анагаахын хүн биш болохоор анагаахын юу гэж нэрлэгийг би мэдэхгүй. Би өөрөө нүг англиар юм орсоор дамжуулж суралцдаг. Тэгээд тэр нэр томьёонд надад гүн шингэсэн учраас би яг яаж хэлдгийг би мэдэхгүй байхгүй. Тэгээ Монгол одоо юу гэдэг нарийн ингээд уншихлаар нөгөө л Оросын нэр томьёонууд нь илүү хэрэглэдэг. Эсвэл одоо сүүлд англи нэр томьёогоо илүү хэрэглэдэг юм лээ. Тэгэхээр надад би тэргээр нь хэлж байгаа шүү гэсэн. Тэглээгээд надад тархич нь одоо юу гэдэг хабинуляр бөөм гэсэн бол тэн дээрээ л очино. Төөрөхгүй. Тэрийг л сайн бодоод авчих. Тэгээ таад манай ажлын бөөм гэж нэрлсэн ч болно, зүрх өдөртөг бөөм гэж нэрлсэн ч болно. Эсвэл хабинул бөөм гэж тогтооод авчих. За тэгээ тэн дээр очиод хамгийн хайртай бүхнээ дистраалуулаад бодъё. Хамгийн хайртай өөрөө чинь хамгийн хайртай зүйл чи юу вэ? Хин юм. Өөрийнхөө мэдрэлтийг бодож болно шүү дээ. Өөрийнхөө одоо нүдний харцсан тайртай бол тэрийг бодлоо. Өөрийнхөө тодорхой зан авирт дуртай бол тэрийг бод. Хамаагүй. Өөрөө чинь ингээ баясгадаг одоо тийм өөрөө чинь эдлэг бүтээсэн бүтээлч гэж болно шүү дээ. Эдзүүлж байж болно тэрийг бодож. Тэгээд цаашаа өрх гэрдуугаан ор. Улс Монгол руугаа ахын дүүс руугаа ор. Улс Монгол руугаа ор. Дистраалуулаад бодсоор явж байгаа. Хамгийн ихтгэлхийг бодно шүү. Бүгдээрээ ихтгэлхийн үрсав. Тэгж хайрын халуун эрчмийг өрөөсөн, галыг өрөөсөө гарах, нулимсыг гарах, зүрхээ хайрлах. Энэ бие хайрлах.
Энэ би чинь орчлонгийн бүтээл гэдгийг бодоод бүхнийг хайрлаж байгаа. Бид нар хайр гэдэг зүйлийг одоо жишээлбэл их дэлхийгээ бид нар тэрвэрч чадахгүйгээ дууны үг байгаа ч янзмаар байгаа тийм. Гэхдээ бид нар дэлхийгээ сэтгэлдээ багтааж чадна. Сэтгэлээрээ тэрвэрч чадна. Тэр шиг хайрлж энэ орчлон ертөнцийг бид нар багтааж чадахгүй ч зүгээр л хайрлж ямар сайхан тансаг юм бэ? Яаж ийм орчлон ертөнцийг ямар агуу ухаан бүтээдэг вэ? Энэ их дэлхий ямар сайхан юм бэ? Миний төрсөн нутаг ямар сайхан юм? Миний гიშгэж байгаа хөрш ороо ямар сайхан. Тэгээд миний ээж, миний аав, миний ахын дүүс бод бүх хайртай хүний бод. Хайрын нулимсыг сэтгэлийн гүнээсээ урсгаж сур. Хайрын бүтээл гэдгээ л бодож байгаа. Заавал ээж аавын хайраар хэмжигдэх юм биш. Чи будаж байх хүнд ч хамаагүй. Чамайг орчлон ертөнцөөс хүнсий чинь төрүүлээд илгээгээд энэ ертөнцид хүн болгож төрүүлэхдээ хайрлан байж л төрүүлсэн байгаа шүү. YouTube хичээл тавигдах юм уу гэж хэлсэн юм. YouTube биш Facebook дээр байдаг шүү. Тийм Facebook дээр байгаа. YouTube руу оруулах юм да. YouTube руу оруулаа л. Суруулаа. Сүүлийн нэг хоёрыг оруулаад амжаа. Тэгээд хайрыг яг одоо дахиад хабинууд бөөмдөр анхаарлаа хандуулсан биз? Ингээд хичээл зааж байгаа тэнийг юм шиг. Энэ юм бас яваад би. Энэ ихтэй юу юм? Мэдгүй. Хин нэгнийх нь вирус цэцэн юм хийж авч ирэх юм байна. Мэдгүй. Плант гэж тусч шүү. Заримдаа мөнгөний энэ мөнгө зүгийн юу энэ рекламцсан байдаг. Би сайн ойлгохгүй шүү юу чи. Ямар ч ингэрүүнд орж болж байна. За, хабинууд бом, лимбийн тарих хабинууд бом, лимбийн тарих хабинууд бом дээр мэдрээд хайр гэдэг үгээ хэлээд. Кау иргэд. Хайр. Тэгээд зүрх рүүгээ хайраа илгээ. Бүх биес чинь хайрын гал асна. Хамгийн хайртай хүмүүсээ бодоод хайр гэдэг үгийг хэлэхэд тэр хайртай хүмүүс рүү чинь чиний хайр очино. Буцаад хариу хайр ирнэ. Хайр. Хабинуулаа бөөмдөр хайр гэдэг үгийг хэлж байгаа шүү дээ. Зүгээр скот бодно. Скот хайртай бүхнээ бодно. Дүндээ дүн, зарчмын ямар ч ялгаагүй. Хайр гэдэг үг нь өдөөгч хүч болж байгаа. Хайр гэдэг үг амьтай. Кау ир гэдэг үгээс амин үүсэлтэй, амин эрчимтэй. За тэгээд одоо зүрхэн дээрээ шилжүүлнэ, элгэн дээрээ шилжүүлнэ, уушгин дээрээ шилжүүлнэ, бөөрөн дээрээ шилжүүлнэ, дэлгүүн дээрээ шилжүүлнэ. Ингээд бүх эргэнтэй хайрыг бүх эргэтнээ хайрлж, утгаар нь хайрлж, хайрын тэр галуун галыг илгээч. Хайраар дутчих яваа. Хүн бид хайраар дутаж явлаа гэдэг. Яг ясмэн дээрээ нэг бол элгэн, нэг бол бөөрн, нэг бол зүрхэн гэж дутаж явдгийг шүү. Тэгээд зүрхэн хайраар өөрийнх нь зүрх өөрийнх нь хайраар дутаад яваад байхад өрөөлөөс хайр тэгээд чи намайг хайрласангүй гэл. Чи намайг ойлгосон өөрөө өөрийнх нь нэг элгэндээ дутуу байгаа юм ойлгохгүй элгэн юу гэсэж байгааг ойлгохгүй яваад өөрөө тийм нэг ойлгомжгүй байдалд орчоод элгэн нэг ойлголт хүсэж байх нь нэг юм өөрт нь ойлгомжгүй санагдаад юу ч юм ойлгомжгүй санагдах. Чи намайг ойлгосонгүй та намайг ойлгосонгүй гэж зарахыг явдаг. Үгүй тийм биш юм нахаа. За ингээд сайхан хайрын нэрчмийг түгээж өгч суваарэ. Хайр гэдэг үгээ бүгдээрээ хэлцгээе. Зүрхэн дээр анхаалаа хандуулаад хайр гэд хайр гэд ингээд цаашаа өөлөө явчихна. Ягаад үйлж байгаа амин урших өдөр амин хүч нь ороод ирч байгаа. Зүрхэнд чинь хайрын орон зай мэдээлэл буюу зүрхий чинь авч тэр хайрын эрчмийг орон зайтай. Тархий чинь тэр хайрын эрчмийг орон зайтай. Эсвэл дотроо байгаа тэр хайрын орон зайнууд руу чинь нэвтрээд ороод явчихлаа. Гэт ингээд дахиж хизээч нэг одоо
хайраар дутахгүй яв. Ухаарлыг та бүхэнд өгөөд байна. Хүн өөрийнхөө махан биеийг л хайраар дутаад байна. Хүн өөрөө өөрийгөө л хайраар дутаад байна. Тэрнээс хайр авах орон зай, хайрын орон зай хаа сайгүй биш. Их дэлхийгээ хайр. Тэгмэд их дэлхий чамайг хайр. Хувь заяагаа хайр. Хувь заяа чинь чамайг хайрлана. Хувь заяаны эзлүүд чамайг хайрлана. Эцэг эхийнхээ хайр. Эцэг эх чинь буцаад чамайг хайр. Өндөр өвгдээсээ хайр. Тэнгэрээс чамайг өвгдөөс чинь хайр. Анд хажуудаа байгаа нэгнээ хайр. Буцаагаад энэ хүн чамайг хайрлана. Нэгэн цаг. Өнөөдөр биш үеж магадгүй. Бид нар нөгөө энийг дорн нэгдэг. Өглөө авлаа мөнгө өгөө хариулт авч байгаа юм шиг. Монгол үг байгаа шүү дээ. Жилдээ ахны хариу жилдээ нэг жилийг хэлээгүй магадгүй. Нэг төрөлтийг хэлсэн байж магадгүй шүү дээ. Бүхэл бүтэн нэгэн төрөлтийг. За тэгээд сайхан өөртөө хайраар эмчилж байна уу? Юу мэдэрч байна манайхаа бичээрэй. Ааха. Хайр. Ингээд өнөөдөр та нар тархиныхаа 3 хэсгийг мэдж авлаа. Нэг талаасаа тархи яаж биеийн эрүүл болгох тийм чухар буюу эрдэм ухааныг таньж авлаа. Энэ энгийн та нар юу ч хинтж төлөхгүйгээр энийг хийх боломжтой. Галын дэргэд суугаад хий. Наран дор зогсоод хий. Гэр орондоо ая тухтай орчныг бүрдүүлээд хий. Тахилтай бол тахилынхаа өмнө хий. Өвгдээцээ чинь эцэг хий чинь хөрөг зураг байдаг бол тэрнийхээ өмнө хий. Эсвэл одоо юу гэдгийг хээр гараад хий. Эсвэл төрсөн бүрэн дээр очиод хий. Эрхэс давсан чулууныхаа дэргэд хий. Хаан буртаа газраа хий. Гэтэ хамгийн ая тухтай орчныг бүрдүүлж хамгийн одоо нэг халуун дулаан уур амьсгалтай байх боломжтой тэр орчин нөхцөлөө бүрдүүлж ижил их сайн шүү. Гэтэ энийг хааж дараа нь хурдан хийгээ сурчин. Эсвэл дараа нь хийх шаардлагагүй хаяа сансан үедээ хийгээд гэж бол. Тэр үед ямар ч ая тух хэрэггүй. Хийгээд сурчих. Эхний удаад нөгөө дадал болтлоо яг 2-3 удаа тэгж хийгээрэй л гэж байгаа. Тэгээ боломжтой үедээ хаан хийж болно шүү. Усны голын дэргэд суугаад хийж болно. Саран дээр суугаад хийж болно. Хүнд ая тухтай орчин хаа сайгүй байна. Ажлаа хийж явахдаа газ төлрөөд хийж байна. Тэгэл эрүүл явна. Харин энэ бол эм. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо гомдсон үедээ юм одоо юу гэдэг таагүй байдал болсон үед амьдралын хүнд юмны өмнө тулгарсан үедээ ч хамаагүй хийж тэгэхэд л болчихно. Мөрөөдч, нээч бүх ядаргаач нь арилна. Хайрлж буцаад сэтгэл чинь амар амгалан болно. Эрч хүчтэй болно. За тийм. Асуултууд байсан асуулт байхгүй. Нүдгээд нэг юм ярьжсэн тийм. Нүдийг асуусан байсан. Нүдийг алнаас эхлэв. Нүдийг ер нь зүүн нүднээс эхэлнэ. Гэтэ зүүн баруун хоёр нүд холбоотой. Хоёр нүдээ зэрэг хийж болно. Ялгаа зарчим байхгүй. Зүгээр ер нь бол яг ундраг нь дандаа зүүн талд эхэлж ирдэг. Сүнсгэл ертөнцөөс зүүн талаар буюу эрчмийн ертөнцөөс зүүн талаар дамжиж байна. Тэгээ баруун тал руу угаас шилжиж байна. Энэ хос эргэтэн болгон хоорондоо хам ажиллагаатай. Тийм учраас хооронд нь нэг богино эргэлтүүд явж идэг. Хос эргэтний хооронд эрчмийн сүлэлдээнүүд явж идэг. Энэ хоёр гар ингээд эрчмээ сүлж байгаа шиг сүлдүүлж байгаа шиг газ солигдсон. Тэгээд зэрэг өвлөвчдөг. Эсвэл зэрэг өг. Тэгээд нөгөө нүдээ өнөхөр имжлэх гэж байгаа. Нүдэндээ нөгөө инээмсэл биелэх гэж байгаа. Цэцгийн дээр инээмсэл биелэх. Нүднийхээ цэцгийн цэцгийг мэдэн штэ. Тэгэхээр цэцгийн дээр нүдийнхээ цэцгийн дээр хайр гэж хэлж байгаа нүдийнхээ цэцгийг дээр төвлөрж байгаа сэрэмсэр. Гэхдээ хараагаа сайжруулахын тулд нүдээ хайрлцгаа. Нүдэндээ инээд бэлгэлчих, сэрэмсэргээд нүдэн дээр анхаарлаа хандуулаад ичих. Сонсогч нь гэмтэлтэй бол сэрэмсэргээд нүдэн дээр чихэн дээр анхаарлаа хандуулж байгаа сонрын тарих эдгэртэл хэл. Тийм үү? Хайр гэдэг үг хэл мөрөөд юу ч мөрөөдөх юм. Хараа сайжирж ийн гэж мөрөөдөн шүү дээ. Хамгийн нарийн торгон эрчимтэй өнгүүдийг би харж чадчихээн гэд мөрөөд. Хараа ч сайжирна. Сонсч чадчихээн хамгийн нам долгионд байгаа. Хамгийн өндөр долгионд байгаа. Хүний нэг сонсголын нэг децибелээс давсан 20-с 20 мянган тэр децибелээс давсан өндөр дуу хоолойг би сонсох чадвартай болж байна. Эсвэл жирийн хүний сонсдог юм сонсох чадвартай болж байна гэдэг. Ингээл мөрөөдөөл тэрийг ингээд яг биелж байгаа байдлаар ургуулan ингэж явал та. Тэгээд сонсон шүү дээ. Далд ухамсар бүхнийг чадна. Буюу жинхэнэдээ тарих бүхнийг чадна. Сэтгэл бүхнийг чадна. Энийг л ойлгоо. Ингээд хүн эрүүл болох боломжтой. Харин мэдээж бага зэргийн хүч хөдөлмөр зүтгэл шаардлагданаа. Энийг ойлгоорой. Дандаа нүн эм угаад одоо толгой хувьд эм уулаад толгой дарагдлаа. Гэдэг
тийм юмд автцсан хүмүүс ганцхан удаа ичээд эрүүл болчихно гэж бодоод байд. Биш шүү. Асуудал үүсэлээ. Тийм. Бид нар эм уулгаж байгаа. Эм чинь мэдээ алдуулчихж байгаа байхгүй. Тэнд мэдээг нам дараад ямар нэгэн одоо юу вэ? Одоо толгой өвдлөө гэж бодъё жишээлбэл тархины цусан амд багасчжээ. Судсан нарийсчээ. Хүчээр судсыг тэлж байгаа байхгүй. Олон удаа эм уугаад ирэл наад судсыг чи ханчин ингээд уян ханахаа чадраа алдчихна. Нөгөө голдролоороо ингэж тархин өдөрдөө зүрхэн өдөрдөө голдролоороо явж байгаа тэр бүх тогтолцоог алдагдуулна аюултай. Тийм учраас айжуухан аргадаж хийдэг юм. Эмгүү эмчилгээ. Тэгэхээр тийм удаан хийхгүй. Тийм удаан хийхгүй. Гэхдээ эм уусан юм шиг огцсон биш шүү. За тэгээд иймэрхүү байдлаар манай эмчилгээ хайхамд гэдэг манай сувил дээр эмчилгээнүүд явж байгаа. Уцаг эсний хайхамд эсний ардал тэгээ манай өчтөрхөн очоод ирсэн байгууллага үнэхээр гоё болсон байна. Адилхан үедээ манай хайхан бас тийм сайхан байгаагүй. Тэгэхэд энэ жил одоо хур бороо илдвэг байсных уу, нодлон одоо бас үер болоод тэр хавийн үерийн усанд газар дэлхийн хөрсний давхаргуудыг маш сайн цэвэрлж өгснөх үү. Үнэхээр сайхан байлаа. Тэгээ та бүхнийг хайхан эмчил одоо сувилдаа урьж байгаа. Бид иймэрхүү байдлаар хүнийг эмчилнэ. Өөр олон аргаар бид нар эмчилж байна. Бид нар хүнийг үгээр эмчилж байна. Бид нар хүнийг тоогоор эмчилж байна. Бид хүнийг өнгөөр эмчилж байна. Бид хүнийг дуугаар эмчилж байна. Бид маш олон үйлээр алхалаар, амьсгалаар, хөдөлгөөнөөр, халуун элсээр зүгээр хайрынхан нулимсаар янзаар бид эмчилж байгаа. Насаар байгаль огторгон эмчилгээг хийж байна. Хүнийг эмчлэх арга зөндөө олон хүмүүсээ. Монгол өвгдөөс эмчил бүгдээрээ ард түмэн нийтээрээ эрүүл байсан. Тэр хэв маягийг, тэр соёлыг, тэр агуу эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ийм лайвуудыг явуулж байгаа. Тэгээд бусдаа хэлээрэй. Энэ сайн биш гэдгийг хатуу хэлье. Шаардлагатай үедээ энэ хэрэгтэй, сайн, хагалгаа хэрэгтэй, сайн. Гэхдээ урьдчилан сэргийлээд нийтээрээ эрүүл байхад эмгүү эмчилгээ буюу энэ хэв маяг үнэхээр хэрэгтэй байна. Монголчууд ахуйгаараа эрүүл явдаг байсан. Ахуйдаа энийг төлөвшүүлчихье. Зүгээр л соёл болгочихъя. Үр хүүхэд минь эрүүл явна. Үр хүүхэд минь насан туршдаа эрүүл явна. Энийг эрүүл бие саруу тухайн оршин гэдэг шиг ихийг бүтээх боломж нь тэдэрт байгаа учраас хүүхдүүдийнхаа ирээдүйн боломжийн төлөө бүгдээрээ бас нэг тодорхой хэмжээгээр ийм жижиг зүйлүүдийг сураад авчиё. За өглөө сайн бичсэн байна. Юу яах вэ? Ингээд үрсэн. Өглөө уулын унтаад боссон. Харнаар рэг гинэ. Сайн нэг эрчмийн хяналт явагдаад нэг олон хүрдүүд нэгдээд эренгүүд тэр олон хүрдний цаавар юу орж иж байгаа? Эрчим орж иж байгаа. Хаа ямар эрчим орж иж байгаа? Хайрын эрчмүүд, хайрын орон зайнаас. Тэгэхээр хүмүүс энэ хайрын эрчим, хайрын орон зай хаана гэдэг ингээд өмнө. За энэ байгаль, дэлхийн энэ од, нар, сар, эсвэл энэ хөвч тайгаас алаг цэцгээс элсэн цөлөөс чинь магадгүй дэлхийн гүнээс хөвч тайгаас яг бид нар тэр ондын төвчний өндөр юм заах гэсэнгүй те ерөнхий мэдлэг зааж байгаа. Тэгэхээр энэ орон зайнуудаас гэрлийн эрчмүүд, хайрын эрчмүүд, хуц гэлбаатын эрчмүүд мэдээлэлтэй хамт орж иж байгаа. Мөн өвдөөцийн чинь орон зайнаас эрчмүүд ирж байгаа. Тэгэхээр юу яаж байгаа шүү. Ингээд тархинд чинь эрчмүүд буугаад хоол одоо зохигдоод ингээд би унтаад амраа тэхийн унтаарай гэсэн үг. Тэгээ унтах юм бол нөгөө нэг энэ эд эсүүдийн завсар нэвчиж орох хэрэгтэй. Эсүүдийн завсар нэвчих хэрэгтэй. Тэгжээж бүх эс сэргэх гээд байгаа шүү. Тэгэхээр боржгууд унтчихвол их сайн. Махан би унт гэд хүсэж байгаа гэсэн үг. Унтаа чи амраа чи дуг хийгээд өгөөч. Эсвэл юу ч бодохгүй сайхан төлдрөөд ингээд бясалгаас төлдрөөд юм бясалгаад гэдэг юм уу. Суучаач л гэсэн үг. Амар амгалан мэдрээд. Бид нар би хэлдэгтэй цангаад байхад цай уухгүй явбал бид яах вэ? Өлсөөд байхад хоол идэхгүй явбал бид яах вэ? Тэгвэл унтах гад байхад чинь махан би унтаач унтуулаад өгчхөө. Хөл өвдөд байхад яваад лавл хөлчин яах вэ? Тэгэхээр хөл өвдөд байхад бид нар суудаг үстэй. Ам цангаад байхад юм уудаг үстэй. Тэгвэл нойрч үүж байгаад яг одоо унтчих. Унтмаар санагдаад яг одоо унтчих. Өвшөмөр санагдаад яг одоо өвшөөч. Би чинь сэргэлт явж байгаа гэдгийг маш сайн ойлгоорой. Баярлалаа. Дүрсэн шүү. Асуулт дүрсэн. За тэгэхээр лайв тавьдах учраас дахин бадал үүсгэн буюу маш богино хугацаанд дахиад нөгөө идэрхтэнтэйгээ холбогдох хүртэндээ дахиад давтаарыг хүн болгон зөвлөлийн өнөөдрийн одоо сургалтанд оролцож цаа гаргасан бүх хүмүүст баярлалаа. За дараагийнхаа сургалтаар уулзъя. Баярлалаа. За шеэрлээд өгөөрэй бас тийм. Хэрэгтэй эрүүл мэндийн сайтууд руу эрүүл мэндийн группүүд рүү шеэрлээд өгөхөд сайн шүү тийм. Ингээ гжигээ үргээ сурчих. Энэ хиймэл гжиг биш. Сэрэмсэр гэдэг үгээр инээхэд энэ хиймэл гжиг биш. Идэрхтнээс өөрөөс нь урган гарч байгаа өөрийнх нь эрчим. Юу инээд шүү. За өөрийнх нь инээд. Тэс нэг юм хашаад хүчээр инээж юм дуурайж даган инээж эсвэл инээс нь дүр эсгэх чинь эргэтнээс нөгөө нэг эргэтний өөрг нь инээсэл учраас энэ идэрэл гэдэг зүйл баг. Тэгэхээр өөрөө
үгийн амин чанараар имэж байгаа шүү тий манайхаа. Хайр гэдэг үгийн амин чанараар, cow ир гэдэг үгийн амин чанараар имэж байгаа. За тийм байгаа шүү.